Оройн төрийн үзэгчтэй мэдлэг нэвтрүүлэг маань 2 дахь дугаараа та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Тэгээ энэ 7 хоногт бид эмч эмнэлгийн ажилчдын одоо цалин хангамж, нийгмийн баталгаа, хууль эрх зүйн орчин гэдэг гол чухал бас энэ асуудал дээр ярилцахаар зочдыг урьсан байгаа. Тэгээ зочдыгээ танилцуулъя. Баруугаар талаас эхлэе. Судлаач буян тогтох. За Эрдэнэхүү эмчийг бол надаар таниулдаг. Манай үзэгчид сайн мэдж байгаа хаа. Хууль эрх зүйч хүний эмч Гамбат. За тэгээд яг өнөөдрийн сэдвтэ бас гол үүрэг оролтойгоор бас оролцож байгаа. Энэ улсын 1-р төмөн эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн тэргүүн Сумын амч хөрөгт ирсэн. Тэргүүлэгч гишүүн. За урилга хүлээж авсанд баярлалаа. За тэгэхээр эхлээд нэг асуултаас эхлэе гэж бодсон. Юу вэ гэхээр өнөөдөр яг Монголын одоо эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчид яг хэдэн төгрөгийн цалин авч байгаа? За би 2016 оноос хойш улсын 1-р төмөн эмнэлгийн гастроэнтерологийн төвийн их эмч болон за үндэсний илэг шивжин суулгах багийн гинекологч эмчээр ажиллаж байгаа. За бидний цалингийн шатлалын англи бол усаас тогтоож өгсөн төв эмээнийхээ англиар явдаг. За яг өнөөдрийн миний хувьд бол төв эмээний 6-гийн 1-ээр 6-гийн 1 гэдэг чинь та чинь сая 500 сая 560 мянган төгрөгийн 59 мянга цалинтай. За энэ дээрээс яг уу ажилласан жилийн нэмэгдэл, зэргийн нэмэгдэл гих мэт хоол унааны нэмэгдэл гэх мэт нэг 500-аас нэмэгдээд нэг сая 700 сая 800-ийн хооронд л гар дээр үндсэн бодиттой цалин авдаг гэсэн. За үүн дээрээ нэмээд илүү цаг хийн. За би бол одоо сард ерөөсөө тогтмол дунджаар бараг 5-6 тавилаа цаг хийдэг хүн. Жижүүр тондог гэсэн. Жижүүр тондог. Тэгэхээр 30 хоногийнх нь би 6 хоног нь арга гэртээ, үр хүүхэдтэй харагдахгүй 24 цагийн тусламж үйлчлэгээ хийжээж одоогийн яг энд нийгэмд одоо өөрийгөө авч явах хэмжээнд чүүтэй айтал авч явах хэмжээнд хүрчихнэ гэсэн үг шүү дээ. За энэ дээрээс нь яг нөгөө эмнэлгийн одоо менежментээр гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор эмнэлгийн менежментүүд арай өөр болоод нэг жоохон 5-10 цаасны зөрүүтэй байдаг баг. Тий. Яг миний өнөөдрийн бага бодит амьдрал дээр бол одоо ийм л байна. Ер нь шатлалыг бас би яг энд хараад байж байна л да. Яг таныг ТВМ-ийн 6 гэсэн чи яг 1 сая 559 мянга гэдгийг харагдчихэв. Тэгэхээр би буян тогтоох судлаачаас асуумаар л да. Ер нь эрүүл мэндийн салбарын цалингийн одоо тогтоосон өсөлт заяа сүүлийн одоо ингээд 4-5 жилийн хугацаанд хэд дахин нэмэгдсэн тий. Ер нь ингээд эрүүл мэндийн салбар бодтойгоор эмч эмнэлгийн ажилчдынхаа цалин нэмсэн юм тохиолдлууд ер нь хэр байдгийг 18 оноос аваад үзүүлэр нэг 5 удаа нэмчээд байгаа сүлжээгээ тий. Сүлжээгээр одоо 5 дахь удаагийн нэмэгдэл явж байгаа. Тэгээ саяны манай эмчийн хэлсэнтэй адилхан хэмжээнд зүгээр нөгөө бодит өсөлт нь 2018 оны жилийн сүүлээр нэмэгдсэн. Одоо би 5 гэдэг шүү дээ. 18 оноос тоолвол биш. Тэгэхэд тэндээс аваад үзэхэд нэг дахин л нэмэгдэл байна лээ. Бодит өсөлт нь. Өөрөөр хэлбэл нийт 5 удаа нэмсэн. Нийт 5 удаа. Гэтэ нөгөө янз янзын хуваар нэмсээр байгаад нэг дахин л нэмэгдсэн гэсэн үг. Гарт олгож байгаа цалингийн хувь хэмжээний өсөлтийг бас харсан. Энэ бол үндсэн одоо цалин шүү дээ, тийм ээ. Саяны нөгөө нэмэгдлүүд бол ороогүй. Гарт орж байгаа цалингийн өсөлт бас нэг нөгөө 100% буюу нэг дахин л орчин байгаа юм. Гэхдээ ямар асуудал хөндөхстэй вэ? Энэ одоо 19 оноос хойшоо өнөөдрийн хүртэл хэрэглээний үнийн индекс гэдэг зүйл одоо бид нэр инфляц гэж ярьдаг тий. Тэр хэр зэрэг өссөн бэ гэдэг асуудлыг авч үзчихээж яг бодит өсөлт гэдэг зүйл гарах хэвээр. Түүнээс тоо бол өөрөө нөгөө юм яг одоо чанартай өсөлт үгүй юу гэдгийг илэрхийлдэг. Тэгэхээр тэр оноос хойш би үзлээ л дээ. Тэгэхээр 56 орчим хувийн одоо инфляц байна. Тэр нөгөө бидний нөгөө саяны 100% өсөлт чинь тэрийг хасчаар бодит өсөлт буюу яг нөгөө бодит эффект үзүүлсэн одоо цалингийн өсөлт маань 30-40% л байгаа. ТВМ-ийн 1 дээр гэхэд л одоо ингээд 2024 оны харахад 1,166 мянга байхгүй. Тэгээ хамгийн өндөр цалин ТВМ-ийн 9 нь 1,805 мянган төгрөг байхгүй. Хамгийн өндөр цалин авж байгаа. Тэгэнгүүт буян тогтох судлаачийн хэлж байгаагаар 2018 оноос хойш одоо 5 удаа нэмсэн гэж аах. Тэгэхээр 5 удаа нэмээд хамгийн өндөр цалин авж байгаа юм чи маа 1,805 мянган төгрөг байна. Удирдлагууд шүү дээ. Тий, удирдлагууд. Би энэ удирдлагуудын цалин юм уу? Тий. Сайн 800. Тий, таны цалин байсан гэсэн үг. Та ч одоо хавдрын захирал байсан шүү. Тэгээ яг 2019 онд жишээлбэл хавдар судлалын үндэсний төвд эмч бол 678 мянган төгрөгийн цалинтай байсан шүү дээ. Яг тэр үедээ бол тэгээд
тухайн үеэс хойш ингээд тодорхой даатгал нэмэгдэж ороод ингээд дотоод зохион байгуулалт гэх мэтчлийг ихсээр байгаад энэ төр саяны багийн тогтмол судлаач хийснээр ингээд сая 500 дээр 560 600 гэдээ ирсэн байгаа. Ерөнхийдөө бол мэдээж хэрэг энэ бол өнөөдрийн нийгмийн бусад хүчин зүйл, саяны инфляц ингээд энэ бол хүчин зүйлтэй харьцуулахад энэ бол юу ч биш л дээ. Яагаад ингэж ийм болчихвоо гэдэг нь ихсэн нь бол сайн. Ихсээд байгаа юм шиг харагдаж байгаа боловч инфляцийн хордыг гүйцэхгүйгээс гадна бусад хүчин зүйл төрөхгүй байна. Ихсээд энэ гэхэд бас аягүй хэцүү тав байна. Тийм, сая бол одоо хэрвээ судлаач хэлж байгаагаар бол одоо ерөнхийдөө нэг 40% ихссэн гэж байна шүү дээ. Ер нь бодит өсөлт нь. Гэхдээ энэ 40%-ийн цаана юу вэ вэ гэхээр одоо яг бодитоор харах юм бол 50 ажиллаа хийгээд эмчхэн цалингаа аваад тэр цалингаараа дахиж өөрийн бодохгүйгээр ажиллах болцоо байхгүй. Тэгэхээр ийм болцоо байхгүй учраас манай эрүүл мэндийн тусламж үйлчлэгээний чанар дээр энэ шууд нөлөөлж байгаа. Одоо яг эрүүл мэндийн салбарын ажилчид маань цалингаа нэмүүлээ гэдэг энэ асуудал дээр дуу хоолойгоо хүргэж байна. Тэгэхээр ер нь бол өнөөдрийн сэдв цалин хангамжаас гадна хууль эрх зүйн орчин бас эрүүл мэндийн салбарын тулгамддаг гол асуудлын нэг байгаа. Энэ тал дээр Ганбат хуульчийн хувьд яг ямар үзэл бодолтой байна? Тэгэхээр асуудал юун дээр байна? Энэ хууль эрх зүйн асуудлыг авч үзэхдээ бид нар энэ төрийн одоо чиг үүргийг гүйцэтгэж байгаа энэ эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа тодорхой ямар хуулиудаар яаж зохицуулагдсан юм бэ? Энэ төр өөрөө ямар үүрэг хүлээх ёстой? Энэндээс нь эхэлж авч үзэх ёстой. За үүнд ялангуяа хамгийн түрүүнд бид нар ч хүн болгон мэдж байгаа үндсэн хуульд эрүүл мэндийг хамгаалуулах эмнэлгийн тусламж авах эрх. За энэ бол одоо Монгол улсын иргэний хамгийн чухал эрх. Энэ эрхийг одоо хангахын тулд Монголын төр одоо бодлогоо боловсруулж энэ мэрэгжилтнүүдэд ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ нэг нь тэр үндсэн хууль заасан эрхийг нийлүүлэх гэж иргэдийн эрхийг нийлүүлэх гэж ажиллахдаа ийм тэр үүргийг гүйцэтгэж байгаа эмнэлгийн мэрэгжилтнүүдийнхаа үйл ажиллагаа, нийгмийн баталгаа, цалин үндэстэй удирдлага зохион байгуулалт. Энэ бүгдийг нь бол төр өөрөө зохих төвшөнд нь бусад орны төвшөнд адилхан зохицуулах хэрэгтэй. Тэгэхээр энд бол манайх нэг лоозон маягийн юм одоо үндсэн хуулиа ойлгоод дараа нь одоо түүнийг хэрэгжүүлэх салбар хуулиуд байна, тийм ээ? Эрүүл мэндийн тухай хууль. За энэ эрүүл мэндийн хуулиа хэрэгжүүлэхтэй холбоотой одоо энэ ялангуяа нийгмийн баталгаа, цалин үндэстэй холбоотой энэ санхүүгийн, тийм ээ, зохицуултууд байна. Энэ бүгдийгээ бол тодорхой тэр үндсэн хууль заасан чиг үүргээ төр хэрэгжүүлэхэд чиглэгдсэн тэр нөхцөл болцоонд нь уялдуулж ерөөсөө ямар нэгэн байдлаар эдгэрийн буруу зөв гэдэг талаас харахгүй тэр чигтээ одоо нэгэн одоо зорилгын хүрээнд үйл ажиллагааны явах хэрэгтэй. Тэгэхээр манай эрүүл мэндийн салбарын эмч хэрэглэнүүдийн нийгмийн баталгаа, цалин үлсээ нэмэгдүүлэх энэ шаардлага бол ерөөсөө хуулийн дагуу нэгдүгээрт хууль зүйн үндслэлтэй мэдээж. Хоёрдугаарт бол энэ өөрсдийнхөө эрх ашигын төлөө биш. Энийг бас хүмүүс буруу ойлгоод одоо буруу өнцгөөс ойлгож явах шиг байгаа заримдаа. Энэ бол ерөөсөө Монгол хүний эрүүл мэндийг хамгаалуулах эмнэлгийн тусламж авах эрхийг сайжруулах гэж байгаа. Ингээд сайжруулахад энэ мэрэгжилтнүүдийн эмч хэрэглэнүүдийн хувьд бол эрүүл мэндийн салбарын хувьд бол үнэхээр одоо санхүүг бол хүндрэл бэрхшээлтэй төр одоо зайлшгүй шийдэх ёстой ийм асуудлууд гарч ирээд байгаа байхгүй юу. За дээр нь бол энэ цалин хөлс нийгмийн баталгаан дээр бол миний нэг одоо гол судалдаг энэ эмч мэрэгчлэнүүдэд бас ойлгуулах гэж үздэг нэг асуудал бол энэ эмнэлгийн мэрэгчлийн эрх зүйн байдал гэдэг асуудлыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй. Эрх зүйн байдал гэдэг дээр чинь нийгмийн баталгаа, цалин хөлс дээр мэрэгжлийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой тэр орчин нөхцөлийн зөв зохистой хуулиараа зохицуулах хэрэгтэй. Гэтэл бол эмнэлгийн мэрэгчлэнүүдийн хувьд бол энэ асуудал дээр бол манайхан бол тэр болгон анхаарахгүй. Гэтэл Монгол улсын хууль тогтоомжид бол өдөр болгон өөрчлөгдөж шинжлэгдэж байна. Энэ өөрчлөлт шинжилт маань өөрөө эргээд эрүүл мэндийн салбар эмч хэрэглэнүүдийн хувьд бол эдийн засаг санхүүгийн хувьд бол бас одоо хариуцлага хүлээлгэх ийм одоо асуудлууд хэрэгжээд эхэлж байгаа байхгүй юу? Хөдөлмөрийн үйлсэд аваад хэмжээ одоо 792 байгаа 800 гэсэн үг бараг. Энийг 150 дахин нэмэгдүүлснээр хүртэл нэмэгдүүлснээр сэтгэл санааны хохирлын төлөв. Одоо бид одоо сая зарим эмчнэр мэрэгчлэнөө сошиалтай тавьсан байсан. Нэг совилогчийн одоо буруу тариа хийснээс болоод тийм ээ учирсан сэтгцэд учирсан хохирлын тухайн одоо совилогчоор төлөвлөхөр ингээ шүүхийн шийдвэр гарцсан дээж үг юм. Тэгэхээр дээр нөгөө бусад зардлууд эмчилгээний зардал гэсэн тий эсвэл одоо сэтгцэд учирсан хохирлчинд 150 дахин тий дээд.
Тий. Тэгэхээр бодохгүй. Тэгэхээр 800 дээр 120 сая байгаа зү тий. 120 сая. Сард сая 100 мянган төгрөгийн цалин авдаг шоглогч хүн. Тэгэхээр энэ 150 сая төгрөг төлөх болчиход шүү дээ. тий. За 10 хэдэн жилийнхээ хөдөлмөрийг өгнө гэж. Үн чи одоогийн цалингаар аваад үзвэл цэвэр хуримтлал байх уу байхгүй гэж бодохоор 10 хэдэн жил та хуулийн зүгээс 10 хэдэн жил гэж шүү дээ. 120 сая. тий. Тий. Дээр нь одоо бусад хохирлын төлөө шүү дээ. Одоо та хавдар судлалын үндэсний төвийн захирал байсан. Тэгээд хавдрын өвчлөл бас айгүй эцүү шүү дээ. Тэгээд их урт удаах хугацаанд байдаг. Ер нь танай эмнэлгээс яг ийм хууль шүүхийн асуудалтай те яг ямар яг зүйл залтан дээр те эмч нар маань ямар асуудлаар яг энэ ингэж одоо цагдаа сэргийлэх дуудагдах иймэрхүү үйл явдал хэрэг болдгийг. Ер нь бол намайг гэж яхад 2 удаа л болсон. 2 удаас за. Нэг нь болохоор энэ бамбаа бамбаа малчрахаа энэ нэг асуудалтай. Тэрний яасан бэ гэхээр 16 онд хагалгаа илгэсэн. Хагалгаа илгэхдээ мэдээж хэрэг эн чинь нэгэн том орцсон учраас эхлээд тэр хэдмэн биопси хийгээд үтсэн ба шүү дээ. Энэ хавдар байна гэд. За тэгээ аваад ингээд авсны дараагаар болохоор тэр мэн оншин батлагдахтаа энэ хоргоо хавдар байна гэж гарцсан. Нэгэн тийм том учраас. Тэгэхээр тухайн 16 он гэдэг чинь бас нэг өөр. Өнөөдөр 25 он гэдэг чинь 10 жил юм. Ямар ч сан биопси аваад за энэ мэслэгээгээд авахаас өөр аргагүйгээд тэрийг авсан. Гэтэл авсныхан дараа одоо ингээд явж явах тэр хүн эрүүл амьд сайхан яваад байна шүү дээ. Тэгсэн яасан бэ гэхээр нөгөө хүн маань эний ер нь энэгээр одоо бамбаага авцснаас хойш одоо янз бүрийн шинжүүд гараад байна. Ийм учраас энэ хүмүүс буруу юм хийсэн байна. Хоргоо байсан бол тэр хүмүүс яагаад авч байгаа юм бэ гэдэг асуудал үүсээд шүүхт хандж байгаа. Гэтэл яг тэр нөхцөлд яаж байгаа вэ гэхээр тэр хүн эмчийн үүргээ гүйцэтгэсэн хоргоо авдар томорч байгаа үед авсан. Хамгийн гол нь нэгд хавдрын дараах зовөр гарах хэрэгтэй юу? Гарна. Хамгийн гол нь тэрийг хяналтын эмч нар маань бамбайн дутагдал үүсэж байна гэдэг одоо ийм тариа тийм ээ гаднаас нь гормоно уудаг ч юм ингээд явах хэрэгтэй байтлаа тэр шинжүүд гараад байсан. Тэнгүүт манай хүн тэрийгээ болохоор тэрийг авснаас боллоо гэд эмчигээ шүүгтгээд 14 сая төгрөг нэгтсэн. 14 сая төгрөг өгчихлээр тэр чи одоо манай хүний жилийн цалин бас баг болох гэдэг шүү дээ. Яг үнэндээ бол гэтэл шүүхээр бид нар явсан. Эмнэлэгч гэсэн тусалсан. Ингээ явахт нь хуульч гаргаж өгөөд ингээ явхлаар асуудал юу вэ гэхээр энэ хүмүүсийн буруу биш байна. Нөгөө хүмүүсийн гол одоо асуудал болгоод гаргаад ирж байгаа зүйл нь гэхээр эхлээд хортой гэж надад ойлгуулсан. Дараа нь хоргоо гэж та нар хэлсэн гэдэг. Тийм асуудал гарч ирж байгаа. Тэнгүүт нь хоргоо нь харин тэгээ сайн юм биш үү? Хортой гэж бид нэр сэжиглээ авсан. Хоргооч байсан эн чинь томорсон л хэд байсан. Тэм ч учраас авахаас өөр аргагүй гэдэг асуудал үүсэ гэж. Тусламж үйлчлэгээ үзүүлснээрээ тэр хүн юу болох гэдэг шүү дээ. Хохироод үлдэх гээд л байгаа асуудал гэсэн. Тэгэхээр энд бол яг нэг талаасаа болохоор дандаа ийм өчтний талаас нь эсвэл бидний хоорондын ойлголцоог олон асуудлууд гараад байгаа юм. Тий. Тэгэхээр ер нь бол энэнийг бид нэр ангах тус заадгүй юм байлаа л дээ. Заах ёстой юм байна. Тэм ч учраас одоо хуулийн тэнхэн бол үүссэн тий. Хуулийн хичээл заагаад байгаа. Эрх зүйн хичээл үүсэж байгаа. Шүүс дээр л ганцхан сургууль дээр л орж шүү дээ. Одоо уг нь бол энэ ангаахын мэргэжилтэн бэлтэж байгаа бүх сургуульд оруулах хэрэгтэй. Тэгээ энэ хичээлийг ангаахын эрх зүйн хичээл орох нь бол өнөөдрийн энэ үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа тий энэ цалин хөлс нийгмийн баталгаа эрүүл мэндийн салбарын дээр нь энэ өвчтний бас амнаас эрүүл мэндэд тохирол учруулж байгаа бас тийм бүдүүлэг гэдэг юм уу том алдаа гаргаж байгаа тохиолдол бас байгаа. За тэрийг багасгах, тэгээ сэргийлэх, дээр нь эрүүл мэндийн салбарт хүний эрхийг хангах. Хүний эрх гэдэг чинь иргэний үйлчлэгчийн эрх. Дээр нь тэр нь тусламж үйлчлэгээ үзүүлж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрх байна. Энийг одоо зохих олон улсын түвшинд одоо хүргэхэд чухал ачаал бүгдэлтэй. За энэ дээр би нэг бас нэг юу вэ? Саяны эрх зүйн шинжил. Тэр мэдээж манай бид хэдийн байр суурийг манай салбарынхан те нэг 70 гаруй мянган хүн байна шүү дээ одоо те. Илүүтэй бас сонсох болов гэж би бодож байна л да. Тэгэхээр зарим нэгэн зүйлүүд нь одоо мэрэгжлийн хэстэй байсан ч одоо яах вэ те. Тэгж бодож байна. Ер нь манай эрүүл мэндийн салбар чинь нэг 230 гаруй хуулиар зохицуулагддаг. Бидний шууд хэрэгжүүлэх үүрэгтэй 13 хуультай. За эмнэлгийн эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн тусламж үйлчлэгээний тухай хууль, за дараа нь болохоор энэ эрүүл мэндийн даатгалын тухай манай тулгын 3 чулуу болсон хууль. Бүгдээрээ одоо шинжилсэн хариулгын анхдагч хуулиас хойш 10 гаруй жил болсон. Одоо он гарвал 15, 16 жил болсон. Энэ эрх зүйн шинжил бол одоо гарцаа авахгүй хийгдэх одоо шаардлагатай болчиход байгаа. За түрүүн хэлсэн Гамбат тогшин хэлдэг дараачийн нэг асуудал бол эмнэлгийн мэргэжлийн эрх зүйн байдлыг бид нэр ойлгомжтой болгох хэрэгтэй. Бид өмнө юугаар зохицуулаад ирсэн гэхээр ерөөс эрүүл мэндийн тухай хуулийнхаа тодорхой нэг ганц нэг бүлгээр нь зохицуулж ирсэн. Гэтэл амьдрал баяжаад улам л ингээд эдрээтэй харилцаанд орж ийн. Бүх зүйлүүд зүгээр нөгөө
одоо эрх зүйн орчин ч гэсэн өөрөө ийм дитэйл нарийн зүйлүүдээр зохицуулах шаардлагатай болсон учраас өнөөдөр хуулийн хэрэгцээ шаардлага гараад байна шүү дээ. Гамбат төгшин дээр бид нар бас яг энэ одоо эмнэлгийн мэргэжлийн хууль дээр бас суусан. Тэгээ хоёр асуудал байгаа юм. Нэгдүгээр эмнэлгийн асуудлын тэр одоо юу нь хэрэгтэй нөгөө хамгааллын асуудал нь хэрэгтэй. Энэ эрх зүйн хамгаалал буюу даатгалын асуудал. Энэ өөрөө эргээд мөнгөтэй асуудал. Нөгөөх нь эрх зүйн зөрчлийн асуудал байхгүй. Тэр нөгөө шүүх шийдвэрийг ингээ явуулдаг. Ийм хоёр тустай асуудал айгүй том асуудал болсон. Эмнэлгийн даатгалын асуудал нь заавал энэ эрүүл мэндийн одоо тусламж үйлчлэгээ үзүүлдэг даатгал үзүүлдэг энэ байгууллагуудтай хамт шийдэхгүй болохгүй. Нөгөөх нь энэ хууль шүүхийн асуудалтай хамт шийдэхгүй болохгүй болчиход байгаа. Бид нар даатгалын асуудалтай санхүүгийн зохицуулах ороотой хамтраад нэг хилцүүлэг хийж ийсэн юм. Хамгаалахын тулд нөгөө шимт юу төлөх ёстой шүү дээ. Даатгалын хураамж төлөх ёстой. Гэтэл өнөөдөр цалин одоо хаанаач хүрэхгүй байж байгаа энэ үед дахиад нөгөө иргэн нөгөө манай эрүүл мэндийн мэрэгчлэлтэн чинь дахиад одоо тэр даатгалын хураамж шимтгэл төлөх асуудал болж иж шүү дээ. Тэгэхээр энэ бүгд бол үнэхээр эрх зүйн орчны хувьд бол үнэхээр шийдлээ хүлээцсэн. Одоо энэ 26 онлоо бид нар орж байна. Тэр 26 он бол энэ томоохон хуулиудын өөрчлөлт, нэг анхдагч хууль, эмнэлгийн мэргэжлийн тэр эрх зүйн байдлын тухай хууль. За 3 шинжилсэн найруулга гэдэг бол нэлээд их хугацаа шаардсан. Энэ зүйлүүд л эрх зүйн орчин шинжилэлээр л бид нар өнөөдрийн үүссэн асуудлаа шийднэ үг гэхээс биш. Одоо зүгээр нэг удаагийн гал унтрах асуудал бол манай энэ тулгуундаад байгаа асуудлыг шийдэж чадахгүй тодорхой. Иргэн даатгуулагч өөрөө эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингийн нэмэгдлийг даах ёстой юм шиг ийм гаж үзэгдэл гарч эхэллээ. Тэр юу гэж хэлэх гээд байна гэхээр нэгдүгээр төр даасан шиг даахгүй болвол энэ асуудал хизээс асахдахгүй нэ. Энэ асуудлыг засахын тулд гарцаа байхгүй эрх зүйн шинжилгээ хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн тусламж үйлчлэгийн тухай хууль. Энэ бол их усрын асуудлуудыг бид нэмэх хэрэгтэй нэгдүгээр. За хоёрдугаар харин их усрээ нэмэхгүй ээжж л. Тий. Эмнэлгийн төвшөнд ирээд ирэхээр асуудал байна. Яагаад тэгэхээр байгууллагын гүйцэтгэлээр авдаг боловч сая Эрдэнэхүй захирал хэлж штэ тий. Нөгөө таацтай. Тэгэхээр одоо би үйлдвэрчний эвлэлийнхнээс асуумаар бид нар нэг талд гарах хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарын ажилчид ТÜ-ийн ангил дотор байгаад байх нь хэрэгтэй байгаа мó? Эсвэл эндээсээ гараад бар даатгалын санч бас энэ төр улсын нэгдсэн төсөв гэдэг зүйлд очиж ингэж хязгаарлагдуулаад эргээд байгууллагын гүйцэтгэлээр үгүй гэхээр ТÜ-ийн төрийн албамчдын ангилд очиж бас дахиад хязгаарлуулаад тэгэхээр бид 2026 он эрх зүйн шинжилгээг хийхэд яг ямар зорилт тавихыг гэдгийг эхлээд томьёолмоор байгаа. Даатгалын сангаа яах юм? Энэний одоо хараа тус байдал корпорацийн засаглал руу шилжүүлэх асуудлаа яах юм? За байгууллагууд маань бүтэц оронтойгоо өөрөө батлах эрх зүйн орчныг баталгаажуулах асуудал нь яах юм? За яг ажилчдын төвшөнд хүрээд ирэх юм бол одоо төрийн албаны төрийн үйлчлэгийн эрүүл мэндийн ангил дээр ороод байх нь ашигтай байгаа юм. Хэрвээ бид нар гараа цаашаа явах ёстой юм тий? Дотоод нөхцөл байдал, асуудал тий ингээд яг ингээд биднэрт бодиттой мэдээллийг өгөөч. Яг нь сошиал дээр бол эмчнэр бичээд байдаг. Тэр бол яг сошиал дээр үлдчихэд байна. За ингээд би өөр хөрсөн дээр өөрийнхөө зовлонг ярьсан. За ингээд би 2 хүүхдээ аав. Хоёулаа бага насны хүүхд. Их нэртэйгээ амбул дөрүүлээ амьдэрдэг. Нэг юм залуу гэр бүл. За анх би их нэртэйгээ гэр бүл болоод 16 онд ипотекийн зээл авах гэлээ. За тэр үед миний цалин 600 одоо 50 хэдэн мянга байлээ дээ. За тэгээ урьдчилгаагийн ингээд ах トゥ амраг садан аав ээж хоёр талаасаа нийлүүлээд ипотекийн зээлний өглөө. Банкн дээр очлоо. Таны цалин одоо миний үлдс 30 хэдэн жил шүү дээ. Би 20 хэдэн настай залуу очиж шүү дээ. Тэтгэврт гарах хүртлээ ингээд үржүүллээ шүү дээ ипотекийн зээлэнд. Яагаад ч таны цалин ихнэрсэн цалин хоёулаа төрийн албаагч нийлээд энэ зээлийг таавч чадахгүй шүү дээ. Хүрхгүй байна. Эсвэл бол урьдчилгаагаа 30 жил төлөөд ч хүрхгүй байна. За би банкны шаардлагыг эмч хүний цалин хангахгүй шүү дээ үндсэн цалин. Тэр үл яг нэг юм юу явдаг байсан гэхээр нөгөө илүү цаг хийгээд шүү дээ. Одоо би өөрийнхөө эрүүл мэнд сэтгэл санаа, нойр хоолой, хохирон барин гэр бүлтэй 2 хүүхэдтэй зарцуулах цагаа золиослон барин олж байгаа тэр мөнгийг олоод би нийгэмд амьдрах гэдэг шүү дээ. Тэр мөнгийг тооцдоггүй байсан тухайн үед банк сүүлийн жилүүдэд тооцдог болсон. Нийт орж ирж байгаа мөнгнөөс нь тооцож авах юм байна гижээж одоо энэ залуучууд эрүүл мэндийн ажилчид сувилагч нар ипотекийн зээлэнд хүрдэг болсон байхгүй. Тэрийг сүүлд ойлгосон юм бүр. За нэг ийм зовлон гарч ирсэн. За хоёрдугаар за би хүнтэй адилхан эцэг хүн. Миний 2 хүүхд хоёлоо улсын сургуульд явдаг. За эхнэр үтээр хоёлоо ажиллаа хийхийн тулд
хүүхдүүдээ өдөр юм уу үдээс хойш орохоор нь үлдсэн 5 6 цагт нь өдөр өмжүүлэх тэр улсын сургуулийн өдөр өмжүүлэхэд өгдөг байхгүй. За улсын сургуулийн өдөр өмжүүлэхэд 400 сая төгрөг дунджаар 250-аас 400 сая төгрөг. Хоёр хүүхдийн 800. Нэг ингээ хасаад гараа. За идэж уун, хоол унд нөгөө сая 500 өдрийн цалингаас хасаад гараа. За тэгээ байж итл нэг 5 10 цаасны одоо зардал гарна те хүнд эрүүл мэндч бай, юу ч үгүй те машин унаандч бай. Тэгээ энэ бүх зардал чинь яагаад ч би энэ нийгэмд ингээд алхахад хэцүү байгаад байна шүү дээ. Би тэр дарга нарын хүүхд чиг зүгээр ингээд те тэр нэг жилийн 40-50 мянган долларын сургуульд хүүхдээ сургаж өгсөөгүй шүү дээ. Зүгээр улсын сургуульд нь явуулъя. Үлдсэн 6 цагт нь би 50 ажиллаа хиймээр байна. Өдөр өмжүүлэхийнх нь тэр нэг 400 мянган төгрөг нөгөөд 50 ажиллаа хиймээр байна ихнэр битэр гэдэг. Ийм шаардлаганд одоогийн миний цалин хүрэхгүй байгаа байхгүй. Тэгээ би тэнд хүрэхийн тулд би 6 хоног нойргүй гэдэг чинь би эрүүл мэндэ. Одоо би 1-р эмнэлэгт 16 онд орохдод хав гар үстэй шижгэлсэн сага залууд ордсон. Одоо би 37 настай. Цав цагаан. Одоо тэгээ онлоор бол харамсалтай байхгүй юу? Тийм ингэтлээ ажиллаж штэ. Онлоор бол юу гэхээр манай эмчнэр ашиг эрэл хийсэн сэтгхүүтэй болчиход байгаа байхгүй юу? Одоо тэр 4-5 он л байгаа штэ. Одоо социолог ухаанд бол ингээд нөө сэтгхүүн чиглэлэр. Тэгэхээр тэр юу вэ гэхээр эмч хүн нөгөө илүү өвчтнө гэх өөр сэтгэлгүй байх хэрэгтэй байтал одоо ингээ харж байхад ер нь бол би хүүхдээ яах вэ? Энэ хүнтэй сайхан ашиглаж хэдэн төгрөх бол энэ гайгүй хүн бол энэ нь би үйлчилчих гэсэн ийм ашиг эрэлхээсэн сэтгхүү гэдэг юм цаанаасаа сууч. Бид манай эмчнэр өөртөө одоо ингээд үгүйсгсэн ч хамаагүй. Тэр онлоороо тийм байхгүй. Ягаад гэвэл байнгын ийм дутагдaltaй, хомсдолтой зүйл чинь тийм сэтгхүүнүүдийг бий болгож байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ тийм сэтгхүүтэй болчих юм бол эргээд бидний яриад байгаа нөгөө тусламж үйлчлэгээ нийтээрээ тусламж үйлчлэгээс чанартай авах эсвэл тийм юм чинь бас байхгүй. Тэгэхээр бид бүхэн тийм чадамжтай байна уу? Эсвэл бидний аппарат чадамжтай байна уу? Эсвэл бидний ийм ярьж байгаа шиг энэ одоо юмаа хийж бид нар чадж гэнэ үү гэдэг асуудал нэг үлэхэд тэр хүмүүсийн ажил эргээд хаана очиж байна? Энэ хүмүүс төр очиж байгаа байхгүй. Энэ хүмүүсийн өнөөдрийн ажил, энэ хүмүүсийн цалин тэр бүх юм руу эргэж очиж байгаа байхгүй. Жишээлбэл энэ дээр ингэж юм л да. Даатгалын сая нөгөө эрх зүйн байдлын тухай хууль бид нар ярьсан шүү дээ. 20 хэдэн онд үлээ. Та бүхэн оруулаад. Тэгэхэд би тэр үед нэг үг хэлжсэн аахгүй. Энэ бол эмчнэр таалагднаа. Та бүхний ярьж байгаа. Юу вэ гэхээр тэр ухаан үед нөгөө нэг даатгуулах зүйлийг байгууллагаар нь даатгуулах гэж хэлсэн аахгүй. Тэр үед би Хавдар судлын үндэсний төвийн захирал байлаа шүү дээ. Тэгэхэд би хэлжсэн. Тийм байхгүй. Тэр чин цалингаасаа гардаг. Хувь хүн өөрийгөө даатгуулдаг системтэй олуулсан. Тэрнээс ч байгууллага нь өмнөөс нь даатгуулдаг тийм юм байхгүй. Хэрвээ тэх юм бол бүх юмаа ингээл байгууллагаасаа юм уу даатгуулад ингээ яваад байх нэ. Харин хувь хүн өөрөө хариуцлагаа өөрч хувь хүний эрүүл мэндийн хамгаалтын даатгал хийх хэрэгтэй. Харин тэрнийхэн төлөө цалин юм уу тэндээсээ даатгалынхаа мөнгийг гаргах хангалттай байх ёстой байхгүй юу? Тэрнээс биш бүх юмыг цалин баг өгчөөд зааж энийн тэрэнд өглөө шүүж гэдэг юм уу ингээд одоо юу гэдэг улс төрийн шийдвэр гаргаад байж болохгүй л байна. Дээрээс нь иймэрхүү зүйл. Сая 559 мянган төгрөгийн цалинтай унчин сая ингээд би ипотекийн зээг төлж гин хүүхдүүдэд өдөр хөнжүүлэлт явж байгаа нэгэд ингээ хасчаад мөнгө үлдэхгүй байхад нь хасахтай байхад нь одоо чи өөрийгөө хамгаал өөрийгөө даатгуул гэдэг загнаад байж бас болохгүй болчиход шүү дээ тийм ч учраас нэг гаргалгаан тэр зүгээр л ийм энгийн амьдрах эрхийг надад өгөөч л гэдэг юмыг одоо тэгээ хардаа одоо эмч хүн би бол ингэж болж одоо хэдүүлээ жаахан шийдэл тал руу нөрөө те бид бол асуудлаа тойрч маш их ярьлаа. Тэгэхээр бүгдээрээ бол оролцогч талууд бол их үсэр нэмэх тал дээр бол бүгд санал нэг олж байгаа. Тэгэхээр бодит байдал дээр тэрхүү мөнгөний хэмжээ чинь дутагдж байгаа болохоор асуудал аргацаалаад байна шүү дээ. Өөрөөр хэлбэл нэг нэмэгдэхүүний байрыг сольчоод нийлбэрүүд хүн хэвээр байхад бидний гойж яриад бол хэрэггүй. Тэгэхээр бүгдээрээ тэгж ойлгож байгаа. Өнөөдөр хэд хэдэн ийм их үсэр нэмэх болцоо байна. Шийдлийн хувьд. Нэгдүгээр шимтгэлээ өөрөө хариуц төлдөг иргэдүүд гээд хэд хэдэн бүлэг иргэд байна. Тэрний нэг нь бол би түрүүн хэлсэн төрөөс шимтгэлээ хариуц төлдөг 2.2 сая иргэн. Нөгөөх нь төр дах тусламж гээд энэ хоёр дээр биш үү? Төр бол асар бага байгаа. Төр даасан шиг даах ёстой гэдгийг хэлсэн. Энийний нэг шийдвэр нь 2% байгаа байхгүй юу? Тэгээ энэний нэг шийдэл нь юу гэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ энэ төр даахаач боль. Төр даах гэдэг үгээч болий. Тэр төрөөс шимтгэлээ хариуцдаг гэдэг нэг юм маш бага хэмжээгээр өгдөг мөнгө болоод энэ хоёрыг нийлүүлж хагаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 6% болгочих. Ерөөсөө төр даах тусламж үйлчлэг нь тэр нөгөө дотроо орж байгаа гэж тооцоолоо. Тэгээд ирэх юм бол хоёр үндсэн их хувьсгчээс хамаарсан өсөлт харагдана. Нэг нь хүн амын өсөлтөөс аваад нөгөө ингээд юу өсөө явдаг. Нөгөөх нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ чинь жил хагасын дотор инфляцаад байгаа өсөж идэг. Тэгээ хоёр факторын өсөлт өөрөө салбарын
нөгөө одоо мөнгөний их өсвөрийг нэгдүгээр тодорхой тооцож болохоос тодорхой болгоно. Хоёрдугаар хүн амын өсөлт инфляцаа дагаад тодорхой хэмжээнд одоо тэнд цагийн аймн дээр нэг дээд математик бодоод эмэргүй шүү дээ. Ерөөсөө хоёрхан фактор л авъя. Хөдөлмөрийн үлсийн доод хэмжээ нөгөөх нь нөгөө юуг нь авчих хүн амын тоо гэдгээр. Ингэж аваад даасан шиг даагаад аваа явахгүй бол нэгдүгürt болохгүй. Яг энэ хэсэг чинь. Хоёрдугаар шимтгэлээ өөрөө хариуцж төлж байгаа гэдэг нэг юм хэсэг бүлэг хүмүүс байгаа. 460 гаруй мянган хүн. Хоёр хөдөлмөр эрхлэгчид малчин нөгөө ихтэй сургуулийн оюутан, коллеж оюутнууд гээд нийлээд эднэр хөдөлмөрийн хөлсний хэмжээний доод 2% төлдөг. За өнөөдөр 792 мянга байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ. Сард 15840, жилдээ 190 мянга 80 байхгүй юу? Бид нэр доллар руу шилжүүлдэг төлж байгаа шүү. Тий, доллар руу шилжүүлэхээр $52. Өнөөдрийн даатгалын эрх зүйн одоо даатгалын зохицуулж байгаа тусламж үйлчилгээ зохицуулж байгаа эрх зүйн орчноор жилдээ $52 төлөөд 150 сая төгрөгнөж тусламж авах эрх тэр хүмүүст байгаа дээ. Зөвхөн энэ хүмүүсийн авж байгаа даатгалын шимтгэлээр олж байгаа орлого нь 34 тэрбум төгрөг байж. Зарлага нь болохоор 226 байгаа байхгүй. Тэгэхээр энийг ядаж 4% болгох. Син такс гэдэг нэг олон улсад байдаг зүйл байна. Тэрний үгээр нөгөө эрүүл мэндийн татвар гэж ийм ойлголт байна. Бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, за чихэрлэг ундаан дээр олон улс дээр татвар тавьдаг. Манайх биш үү? Жишээлбэл 26 оны төсөв дээр согтууруулах ундаа тамхи хоёр дээр 283 тэрбум төгрөгийн орлого онцгой албан дотор олохоор байна. Одоо төсвийн одоо тэр бичиг баримтан дотор байна. Гэхдээ арх тамхинаас үүссэн өвчлөлийг нь манай эрүүл мэндийн салбар үүрдэг. Онцгой албан татвар нь төсвийн орлого бүрдүүл явчихдаг. Тэрнийхээ 2% тэрнийхээ 1% буюу 10-аад тэрбум төгрөгөө манад өгж байгаа гэж байна. 683 тэрбум төгрөгөөс нэг өмнө нь бол 3 тэрбум өгдөг байсан шүү дээ. Сүүлийн 2 жил 10 тэрбум төгрөг л болгосон. Гэтэ 26 он тэр 10 тэрбумч байхгүй. Тэрний шин зарцуулалт нь бас хязгаартай шүү дээ. Тий, тэр чинь заагаад өгцөн. Харин бас заагаад өгцөн. Зарцуулж байгаа. Тэгэхээр ингэж хэлэх гээд 3 дугаар шийдэл нь шүү дээ, тий. Үнэхээр албан секторынхээ тэр одоо 2% гэдэг одоо 4%-аар жага төлж байгаагаа төлөхөд одоо иргэн болон аж ахуй нэгж дээр та нар айгүйхт арамт учруулна гэж бодож байгаа бол тэр син таксаас үүсэж байгаа мөнгийг тодорхой хэмжээг эрүүл мэндийн салбар тавьж өгөө. Тэгэхгүй их усрыг нэмэгдүүлэхгүйгээр бид яагаад ч энэ өнөөдрийн тулгамдсан асуудлыг давж чадахгүй. Түрүүн Эрдэнэхүй захирал хэлж штэ. Цалингийн зардал нь 100 төгрөг тутамд 60-аас 80% дээр буюу таазандаа тулчаад байгаа энэ үед их усүр нэмэхгүйгээр тэр 100-120 болгож ижил цалин нэмэх орон зай гарна үхээс биш 100-аа дахиад 80-20% өсөхийг гэвэл юугаар нь бид нэр эм тариагаа авах юм. Юугаар нь бусад зардлаа нөхөх юм. Буян дэх судлаач хэлж байгаа нь байгаа юм ярьж штэ. Гэтэл Монгол улс болохоор өнөөдөр байхгүй зөндөө юм байгаа байхгүй. Жишээлбэл тамхи архины татвар ерөөсөө хамгийн бага дэлхийн улс орн. Тийм ч учраас бид нэр тамхиг яадаг Америк болон бусад улс орнууд зөөж нөгөө өндөр татвартай газар зардаг байхгүй. Контрабанд хийж зардаг. Тэгэхээр энэ татварыг дор хаяж 60% өсгөх хэрэгтэй. Одоо яг 30% орчим байна. Архиныхаа татварыг багасгах. Өндөр үнээр аавна үз. Нэгдүгээр тэр татварыг өсгөх хэрэгтэй. Ингэснээр бид нэр 2 дахин илүү одоогийн татвараас илүү мөнгө орж ирэх хэрэгтэй байхгүй. Дээр нь чихрийн бүтээгдэхүүний энэ чихэрлэг бүтээгдэхүүний татвар гэж ерөөсөө байхгүй. Ерөөсөө байхгүй. Энэ их чухал юм байна тий. Чихэрлэг ихтэй багш 2027 оны 1 сарын 1-ээс чихэрлэг ундаан дээр тавих татварын эрх зүйн орчин бүрдсэн. 27 оны 1 сарын 1-ээс 100 мл тутам 5 граммаас дээш чихрийн хагалбамжтай байх юм бол 500 төгрөгийн татвар тавихаар одоо бол байхгүй. Тэгэхээр 27 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж их. Бид нэр цаашаа юу ярих гэж юм гэхээр одоо байхгүй байгаа юмыг бид нар энэ эрүүл мэндийн байгууллага одоо чихрийн шижинч гэдэг юм уу тулаа тийм ээ ингээл суд сатуурал гэл амар их хүчнүүд байна шүү дээ. Энд чинь хамаг эрүүл мэндийн санхүүжилтийн хичнээн их мөнгөний энэ гарах хүчнүүд удаан хугацааны менежменттэй хүчнүүд авч гинөө. Тэгвэл энэний хариуд бид бүхэн тэр татвараас орсон орлогыг даатгалдаа болон нийгмийн эрүүл мэндээр зарцуулах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр доор хаяж ингээд харахад бол 9500-аас дээш тэрбум төгрөг манай салбар руу хэрвээ боломжтой бол ороод ирэх болцоотой байгаа байхгүй. Тэгвэл өнөөдөр цалингийн нэмэгдлийн асуудал байна. Тодорхой шийдэгч. Дээр нь бас нэг юм байгаа. Бид нар ингээд нэмэх гэхлээр л нэмхийн тухай яриад байгаа ч. Гэт бид нар өөрсдөө эрүүл мэндийн салбарын хүмүүс хариуцлагатай байх хэрэгтэй байхгүй. Тэр юу гэхлээр байгаа жаахан мөнгөө бид нар яаж өрөхгүй үр ашигтай байх уу, үр дүнтэй байх уу гэдэг дээр маш их анхаарах хэрэгтэй. Гэтэл нэгэнт нэг даатгалаар нэлээд хэдэн
одоо 2 их 80 орчим мөнгө одоо тэр даатгалын санд хуралдан гутна. За өвчнийхөө оншийн хамааралтай бүлгээсээ үл хамааран одоо дуртаад өнөөдөр инх жаргалд юу гэдгийг 100 төгрөг хүчээснэ маргааш нь гуугаад ирэхлээр 120 төгрөгийн өгөөл тий байгаа мөнгөнийхөө ингээд ямар ч юм зохион байгуулалтгүй зарцуулалтгүй бодлогогүй үрж эхлэхэд юм бол эн чинь 10 сард 9 сард байхгүй л болж таарна шүү дээ. Хамгийн гол нь essential буюу тэр үндсэн тусламж үйлчлэгийг авах хүмүүсийн юу бас л дутж таарна шүү дээ. Тэгэхээр хаана ямар тусламж одоо бид нар даатгалын ерөнхий газар дээр яг тэр нэг шийдэл нь тэр оншийн хамааралтай бүлгүүдээ ингээд ажигсаах хэрэгтэй. Өнөөдрийн байгаа мөнгөндөө ажигсаагаад. Тэгээд тэр нь юу вэ гэхээр тэр жагсаалтынхаа үндсэн дээр юу гэж хэлэх хэрэгтэй вэ гэхээр энийг бид нэр 100% даана. За энэ яартай тусламжч гэсэн ер нь хүн хамтын төлбөрүүдээ ер нь хангалттай төлөх хэрэгтэй шүү дээ. Амиа авруулсныхаа төлөө. За энэ өвчнийг бол 20% та хамтын төлбөрт. Энэ өвчнүүдийг бол 30% шүү. Энэ нь болохоор ерөнхийдөө нэг удаагийн тохиолдолд бүх нэг удаагийн нислэлтээр гэхэд хамтын төлбөрүүд боломжоор өндөр байх хэрэгтэй. Хит өндөр байх юм бол бас асуудалтай орохоор байна уу? Хит бага байвал бас манайх асуудалтай орохоор байна уу гэдгээ тэр бодлогын хувьд тэр актер нөгөө эрсдлийн гэдэг байгаа шүү дээ. Тэр эрсдлийн судалгаагаар гаргаж ирэх хэрэгтэй. Тэгээ гаргаж ирчээд бүр жагсаачих. За харин мөнгө нэмэгдэхлээр энэ өвчний хамтын төлбөрийг бууруулна шүү. Энэ өвчнийг жагсаалтанд байхыг нэмэн шүү гэж гаргачих. Харин даатгалын байгууллага яагаад гэрээлж ийнэ вэ гэхээр гэрээлэхдээ тэр имлэгээр гэрээлээд байгаа байхгүй. Гэрээлээд. Гэтэл бид бүхний алдаа юу байсан бэ гэхээр ямар өвчнийг хулдан авахаар даатгалын байгууллага гэрээлдэг. Өөрөөр хэлбэл тархин цус харбж байгаа өвчнийг эмчлэх эмнэлгүүд байвал тендерт ороод ирэл гэх хэвээр. Тэр нь хөдөө 10-ыг авна шүү, хотод би 100-г авна шүү гэх хэвээр. Иймэрхүү юмнуудаа хийхгүй байгаа. Би бол таны талд байгаа. Тэгээ тэр нь юу вэ гэхээр бүгд байгаа шүү. бүгд байгаа юу? Бүгд бид нар таны талд байгаа. Тэгээ юу гэхээр юм. За яг Монгол улс айгуу тийм эрүүл мэндийн салбарын тийм энэрнгүү тогтолцоотой тий хүн ардаа энэгүй үзэж гин ингээд ярьж байгаа. Одоо бол яг эрүүл мэндийн салбарт яг асуудал яг ямар байна тий? Би бол сүүлийн үед бас нэг ганцдаг эмнэлгээр ингээд тойроод очиод үзэхэд одоо нэг квотогтойгоо төгцсөн. Квотогтойгоо шалтгаан маань даатгал маань мөнгөгүй. Тэгээ нөгөө эмчнэр маань хүнээ эмчлийн үзий завтай байсан ч эмчилж үзэх тийм боломжгүй байгаад байгаа мó тий? Тэгэнгүүтээ яг эцсийн дүндээ шийдвэр гаргагч нарын буруу шийдвэр эсвэл алдаатай шийдвэр одоо энэ төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа энэ бүх асуудлаас хэн хохирж гинөө гэхээр хэн асуудалтай байна гэхээр яг нөгөө нэг эмнэлэг дээр ажиллаж байгаа эмч өвчтөн хоёул хоорондоо тулж байна. Хоорондоо байнга хэрэлтэн. Ерөөс нэг юм эмнэлэг одоо баг би нэг хэд уу эмнэлгээр очдөг хэрүүлийн газар юм уу? Ер нь би надад нэг тийм мэдрэмж төрөөд тэгээд яг ямар байна? Яг л бодит байдал тийм байгаа шүү дээ. Одоо шинэ ингэдэг юм. Манай цирроз гэдэг өвчин эрүүл мэндийн даатгалын газраас 2 сая 700 мянган төгрөг өгдөг байхгүй юу? За чинь циррозтой хүнийг эмчлээ гэх. Тэгэд би 18 онд бүр өөрөө сонирхож нэг циррозтой хүнийг би хэдэн төгрөгөөр эмчилж байна гэд бүх эмнэлгийн юугаар одоо аптекуудын эмийн дунджаар бодоод үзсэн. 43 сая төгрөгийн зардал гарч ирсэн байхгүй. Тэр хүнийг би 7 хоноод эмчлэх гаргахад хүн хүнийг шүү дээ. 7 хоногод. За одоо нэг альбомын гэдэг тариа 250 мянган төгрөг гэдэг. Тэрийг даатгалаас 2 сая 700 өгчөөд намайг энэ хүнийг 7 хоног энэ хүнийг гоё болгоод эмчлэх гэдэг шүү дээ. Хэдий өгчөөд 2 сая 700 өгчөөд. 2 сая 700 мянган төгрөг өгчөөд. Тэгээ тэр нь хаанаас хүрдэггүй яагаад ч хүрэхгүй. Тэгээ энэ эмнэлгийн удирдлагууд яаж ийм ихээр зайлвал тэндээс орж ирж байгаа хагалгааны мөнгийг тэр хүн зарцуулж ингэж урд тормоор хойд тормоо нөхөж байгаа байхгүй одоо энэ эрүүл мэндийн даатгалын сангаас өгж байгаа мөнгө. Тэгээд ирэхээр нөгөө дотроо менежмент хийж эмчнэрийнхээ цалин өөрсдөө нэг жоохон одоо тэр таазанд нь хүрэх гээд байгаа хэмжээнд нь хүртэл хүрэж чадахгүй байна. Тэгэхээр энэ дээр би нэг зөвлөлтийг яриа. Энэ яг эмчид учирч байгаа өндөр бэрхшээл чинь уг нь олон улсаар хаан төвшөнд бол энэ эмчийн мэрэгжлийн үйл ажиллагааны эрхийг хамгаалсан тунхаглал бичгээр байдаг. За энэ дэлхийн нөгөө одоо эмчнэрийн холбооч гэж нэрлэдэг дэлхийн ангаах ухааны холбоо гэж байна. Тэгээ энэ холбоонд бол одоо 116 орн гишүүн. Аз тэгээс Монгол улсын гишүүн биш. Ягаад гэхээр энэ эрүүл мэндийн салбарт ийм нэгдсэн үндэсний өөрөө удирдахсны хараат тус ийм мэрэгжлийн одоо нийгэмлэг холбоо байхгүй. Тэгэхээр одоо энэ байгууллагаас дэлхийн холбооноос бол ямар бичиг баримт гаргадаг вэ гэхээр энэ эмчийн мэрэгжлийн бие даасан байдал өөрийн удирдлагын тухай тунхаглал гэдэг. За нөгөөх нь эмчийн эрхчлөө хараат тус байдлын тунхаглал гэдэг хоёр гол тунхаглал. Тэгэхээр энэ хоёр тунхаглалыг одоо тэр нэгдэж орж ээж тэр байгууллагад орж ээж тэр тунхаглалын хүрээнд энэ эрүүл мэндийн
аль ч хууль тогтоомжинд нөгөө мэрэгжилтнийхээ эрх үүргийг тэрэндээ зоож өгөх хэрэгтэй, оруулах хэрэгтэй. Энэнтэйгээ оруулж иж дараагийн бусад тэр санхүүжилт, манхүүжилтийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэдэг тэр нөхцөлийн тэрнтэй нь уялдуул шийдэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр одоо өнөөдөр бол энэ нөхцлөөр бол тэр ковод тогтоож байгаа. За тэгээ зарим нь одоо хэвтүүлэх одоо ковод нь дуусчих штэ. Тэгээ одоо ингээ буцаачлаа. Буцаагаад тэр хүн нас орчвол энэ дээр бол тэр ководын тухай ер нь хууль шүүхэл баг авч хэлцэхгүй. Буцаасан байна. Одоо тийм буцааснаас болж одоо эрүүгийн хариуцлага хүлээсэн тохиолдол байна. Нүдэ энэл буцааж л шүү дээ. Одоогийн яг бодит байдал дээр нүдэ энэ буцааж нэг хоёрдугаар ийм нөхцөл байгаа. Тэгэхээр энийгээ бид нар юутай холбохоор нөгөө энэ эмчийн нийгмийн баталгаа, аюулгүй байдал бүх одоо мэрэгжлийн эрх чөлөө эдгээр чинь бүгд хоорондоо уялдаатай эрх зүйн зохицуулагдсан байдаг аахгүй юу. Тийм учраас түүнээс зүгээр нэг улс төрийн шийдвэр эсвэл санхүүгийн талаас ашигтай талаа хараад та нар ингэж хэрэгжүүлээрэй гэдэг ингээд шууд тулгуур хамаагүй болохгүй. Тийм үйлдвэрчний хэвч мэрэгжлийн. Гэтэл манайд нөгөө нэг үйлдвэрчний хэвэл бол байна. Энэ бол зөв. Нөгөө мэрэгжлийн эрх ашигтай холбоотой энэ төрийн бодлого үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь мэрэгжлийн байгууллагуудын нэгдсэн одоо бодол санал хүсэл энэ бол төр дөрөөс оролцоо байхгүй яваад байгаа байхгүй юу. Тийм учраас энийг бий болох явдал бол би бол заримдаа шууд хэлдэг. Одоо энгийнээр бол энэ бол ерөөсөө мэрэгжлийн тэр байгууллага маань одоо хоёр дахь бидний засаглал буюу өөрөө удирдах ёсны байгууллага буюу эмчнэрийн одоо засгийн газар гэсэн үг байх, яам гэсэн үг байхгүй юу. Тэгээд тэрийг төрийн яамтайгаа тэр хоёр чинь хамтарч ажиллаад тэгээд бодлогоо зөв боловсруулж явна. Түүнээс хичнээн энэ одоогийн тогтолцоогоор яамд ямар ч сайд, ямар ч бүтэц, ямар ч мундаг хүмүүсийг аваачаад бол энэ нэмэр болохгүй болчиход байгаа байхгүй юу. Энийгээ бид нар бас бодож ер нь эрүүл мэндийн хууль тогтоомжоо бас одоо шинжлэх болцсон эрүүл мэндийн хуулийг бүгдээр нь одоо шинжилэн найруулах болсон. Энэ маань бидний одоо Ганбат хөлч ярьж байгаа саний асуудал чинь ерөнхийдөө жишээлбэл American Medical Association гэдэг Америкийн эмчнэрийн холбоо шүү дээ. 1930 онд яасан бэ гэхээр 30 оноос өмнө 30-аас 50 онд хийсэн шинжилэлтэй тэр хугацаанд яасан бэ гэхээр гаднаас их эмчнэр ирээд Америкийн өөрийнх нь эмчнэр бас айгүй олон болоод тэгээд айжмдаа зах зээлээ булаацалтад зарим нь болохоор асар их хүний өөрсдөө тавьдаг болоод эрх мэдлэн дангаараа бий болоод ингээ яваад ирсэн байхгүй. Тэгсэн тэр дундаас юу үүссэн бэ гэхээр 2-3 холбоо хоорондоо өрсөлдөөд бие биенийг доошлуулаад одоо бас ийм үзэгдэл байдаг шүү дээ. Тэгэхээр тэр үзэгдлүүд гараад ирэхлээр нь яасан бэ гэхээр холбоодууд нэгдэж гисэн байна. За бид нар нэг дүрм журамтай байх хэрэгтэй байна. Дүрм журмаараа өөрсдөө хамгаалахаас гадна доторх энэ зохион байгуулалтаа барихгүй бол эмч болгон өөрөө толгойлсон ийм одоо олон хувийн эмнэлэгч гэдэг юм олон дураараа эм хийдэг бие бинийгээ муулдаг ч гэдэг ийм асуудал үүсдэг юм байна. Энийг зохицонд нь оруулах хэрэгтэй байна гэдэг American Medical Association цаашдаа 30-50 онд шинжилгээ хийгээд одоо тэр үедээс хойш яасан бэ гэхээр нөгөө доошо бууж исэн цалин нэгдүгürt эсвэл хит хөөргөж исэн үнийн хөөргөдөл лицензтэй лицензгүй эмчнэрийн асуудал шууд нэг гар орсон байхгүй. Тэгээд яадаг вэ гэхээр одоо тэд нэр өөрсдөө дүрм журмаагаад өөрсдөө хуулийн байгууллагатай өөрсдөө эрх зүйн орчинтай тэр болгон дээр нь одоо хурал болгон дээр нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч ирж үг хэлдэг. Одоо өөрийнхөө хийх гэж байгаа ажлаа хэлдэг. American Medical Association өөрөө болохоор асар их нөлөөтэй тийм байгууллагт. Манай Монголд яагаад энэ үүсэхгүй бид нар яагаад ганц одоо ийм урд нэг эмчнэрийн холбоог жаргал сайхан эмчнийг байгуулаад явж л байсан. Гэхдээ энэ бид нар лидергүй байгаа байхгүй. Нэгдүгээр, хоёрдугаарт бид бүхэн хоорондоо уулзраа олж нэгдэж чадахгүй. Тэр лидер гэдэг зүйлийг үүсгэж чаддаг. Хэн хогч байгаа гэхээр эмчнэр болон эрүүл мэндийн салбар хогч байгаа. Дээр нь яагаад гэвэл энэ олон хууль эрх зүйг үнэхээр яам хийх чадвартай байна гэхээр өнөөгийн нөхцөлд бол чадваргүй байгаа байхгүй. Яагаад гэвэл байнгын улс төрийн нөлөөгөөр сайд нар солигдож байна. Сайд нар эрэхтэй нөгөө чадвартай чадваргүй ч байсан хүмүүсээ сольж байна. Тэгэхээр тэр хүмүүс чинь тогтож олон жил хийж энийгээ удаан хугацаагаар харсан өөрчлөлтүүдээ хийх ёстой бодлогын өөрчлөлтүүд хийх чадвартай байхгүй юма танилцж идэл яваад өчөж байгаа байхгүй. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль гэдэг бол 25 оны 1 сарын 1-ээс хэрэгжихээр их хурл баталсан. Энэ бол манай салбарт их чухал байсан. Хөссөн үсээгүй одоо Mongolian Medical Association байгуулах хэрэгтэй байтал нэг өөр холбоодуудаас үндсэн хуулийн цэцэд одоо мэдээлэл гаргаад тэгээд цэцдэр очиж энэ хуулийн хэрэгжилд төтгөлцсөн. Тэгээ гисэн хэдий ч одоо бид нар эрх зүйн байдлын тухай хууль ягаа сая нэг хэсэг явж байгаа зогссон бай гэхээр эрх зүйн байдлын тухай хуулийг амжилуулах тэр эрх ашигыг хамгаалах тогтолцоо чинь энэ төрлийн бос байгууллагад байх болохоос биш төрийн байгууллага дотор байхгүй юу. Тэгэхээр энэ нөгөө тэр нь амин сүнс нь байхгүй юу. Тэгэхээр нөгөө тэр хууль нь хэрэгжих боломжгүй болоод ирэхээр энэ салбарт одоо Mongolian Medical Association байгуулах боломжгүй болоод ирэхээр эрх зүйн байдлын тухай хууль бол тэргүүгээр одоо
тэр хуулийг хийгээд батлуулаач үр дүн муутай болчиход байгаа. Тэгэхээр энэ олон улсын энэ жишгийг бид нар авч ээж тэгээд нэгдэж тэгээд одоо эн чинь заавал эсрэг асуудал биш юм. Яам гэдэг нь төр. Энэ байгууллага байна. Энэ байгууллага чи өөрөө судалгаа, шинжилгээ, жинхэнэ одоо амьдрал дээр одоо ажиллаж байгаа нөгөө ийм совилагч те асууж надаас юм асуугаад явж байгаа. Энэ хүмүүсээс холбоо нэгүндгүй чинь бүх санал хүсэлтүүдээр аваад нэгтгээд энэ байгууллага дээр нэгтгээд төрдөө санал өгөн төр тэрийг мэдээж хянаж үзэн төрд нөлөөлөл нь айгуу чухал. Төр тэр хүмүүсийг л Японы одоо энэ Medical Association-ы ерөнхийлөгч нь одоо ерөнхийлөгч гэдэг хүн байдаг мэдээж ерөнхийлөгчтэй. Тэгэхэд сайд эрүүл мэндийн сайд нь хамгийн дөрөв сайд болсон хүн бол энэ хүнд бараалхдаг гэж байгаа шүү дээ. Яг гэвэл тэр хүний одоо цэргүүд буюу тий ажилчдын одоо хөдөлмөр мэдлэг чадварын үр дүн тэр эрүүл мэндийн сайдын одоо төрийн өмнө хүлээсэн бодлого нь хэрэгжихгүй байхгүй юу. Гэтэл манайх бол одоо зүгээр нэг төрөө хараад тэгээд төр нь оролцуулахгүй. Тэгээ одоо наадах дээр чи нэг юм хэлээ. Одоо сая ингээд фэйсбүүкээр явж байгаа зүйлүүдийг харахаар шууд одоо үйлдвэрчний хилээс хэлж байгаа тэдэн төгрөг болго гэж хэлээд байна шүү дээ. Тэгээд эсвэл төр даачгаа бид нарыг энэ даатгал гүйцэтгэлийн юмнаас болиулчихаа чи гэдэг ингээд яриад байгаа биз. Хэрвээ төрөөс цалинждаг яг тогтмол цалинтайгаа байх юм бол асар их үр дагавар одоо бидний гаргасан амжилтууд хойшоо явах байхгүй асар их муу үр дагавартай. Нэгдүгээр үр дагавар юу гэхээр энэ 30 оноос 50 онд Америкчууд юу хийсэн бэ гэхээр чадваргүй, лицензгүй болон бусад эмчнэрийн уншдаг болон чадвартай тийм юмаа мэддэг тийм эмчнэрээр солих хөдөлгөөн хийсэн байхгүй. Бүр. Яагаад гэвэл цалин тогтмол аваад суугаад байгаа тохиолдолд яадаг вэ гэхээр бид нар өмнөх ажиллаа л хийгээ суучдаг. Тэгээд тэндээ хөгждгөө өрсөлд дөөн байхгүй болно. Хоёрдугаар хийх тийм өндөрт 3 хүн орж ирнэ үү 4 хүн орж ирнэ үү ерөөс хамаагүй. Тэгээ эрүүл мэндийн салбар чинь ажилчид чинь ийм болсон биз дээ. За тэр бүр дүүрч те. Ийм гоё болно уу болохгүй байна уу зүгээр маргааш өнөөдрийн уушиг. Ямар ч байсан би өнөөдөр нэгийг нь хөнжиж ингээд төвхийн зүгээр ерөөс уруулчих байгаа. Явчмаар байна гэдэг. Өмнө би тэрийг мэдээд байна шүү. Бодит байдал дээр ч гэсэн Эрдэнэ хэмжээ. Үнэхээр надад амар том асуудал байвал надад юу мөрөөдөл шүү дээ. Тэр өнөөдөртөө хоолойтой баймаар шүү дээ. Гэхдээ болчихсон байгууллага боллоо. Одоо үнэн. Одоо тэр асуултаа би гүцээ гэдэг. Одоо жишээ би хүн эмчлээ. 10 юм тарэ надад хэрэг болъё. Тэгсэн чинь имлэг нь надад 5-ыг өгөө. За үлдсэн 5 нь би ингээ арга гертэн захиж байгаа юм. Нөгөөдөл нь дандаа өндөр үнэтэй тариануулна шүү дээ. Өндөр үнэтэй тариана шүү дээ. Юу ярьдаг гэж. За та энийг эргээд надаас нэхэмжлэхгүй биз. Эргээд имлэгийн захиргаанаас очиж нэхгүй биз. Тэгэх юм бол хамаагүй би энэ тариг аваад танаа хүн тариадах юм. Ийм зовлон яриа сууж байгаа юм Монголын эмчнэр. Одоо би нэг байр зэрэглэе гэсэн тийм. За нэгдүгээрт бол бид хэд их усүр нэмэгдүүлэх тал дээр бүгд дэмжиж байгаа. Дэмжиж байгаа. Хоёрдугаар их усүр нэмэгдүүлэх шалтгаанууд ч бас юунууч боломжууч байгаа тухай бид дөрөв хэлсэн. За хоёрдугаар нэг асуудал бол бид дандаа нөгөө мөнгө нэмэгдүүлэх чиглэлийн тухай асуудал юмсаа яриад байж болохгүй. Нэг төгрөг тутмынхаа үр ашигыг бас тооцох хэрэгтэй. Энэ бол бодлогын алхмын хоёрдугаар маш чухал асуудал. Түрүү Эрдэнэхөө хальт цохиолголоо тийм. Тэгэхээр манайх яагаад эрх зүйн шинжил дахиад дотооддоо хийх гээд байгаа гэдэг нь жишээлбэл эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг бие даасан болгох нэг чухал байна. Тэгээ төсвийн нэгдсэн төсвийн хүрээнээсээ гаргах нь бас чухал болчиход байна. Гуравдугаар нэг асуудал ерөөсөө нэг хуульчлах ёстой нэг зүйлийг одоо бид нар харж штэ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас даадаг тусламж үйлчлэхний багцаа хуульчлаа. Тэр хамтын төлбөртэйгөө хуульчлаа. Хамгийн чухал зүйл бүр огт даадаггүй гэж хуульчлаа. Яг үнэ. Тэгэхгүй бол яагаад байж гэхээр тий тэрийг хуульчлахгүй болохоор тэнд чинь асуудал үүсээд байна. Тийм ээ хэн нэг нь хүний үзмжээр асуудал шийдэх гэдэг. Тэгэхээр эрх зүйн шинжилгээний дараачийн алхам чинь нэгдүгürt энэ 3 багцаа даадаг, бүтэн даадаг, огт даадаг, хамтын төлбөртэй даадаг багцуудынхаа ерөнхий томьёолын гаргаж авъя. Тэгжээж энэ сангийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлье. За тэр багцыг тодорхойлох асуудал юунд байна гэхээр уул нь бол нөгөө health technology assessment гэдэг юм үнэлгээ байдаг. Энэ манайх биш үү тий. Одоогоор ямар ч бодлогын бичих баримтан дээр тусч өгөөгүй хэллэг байгаад байгаа юм. Энийг эрүүл мэндийн тухай хууль юм уу даатгалын тухай хууль руу нь оруулаад энийг жаахан албажуулаад байгууллага болгож өгөөд энэ өөрөө эмнэлзийн хувьд үр ашигтай юм уу? Эдийн засгийн эмнэлзийн хувьд үр дүнтэй юм уу? Эдийн засгийн хувьд үр ашигтай юм уу гэдэг багцаа гаргаж ирээд тэргийн даатгалын үндсийн зөвлөл рүү нөгөө тэр нь батламжилтыг ийм процесс хийхгүй болвол ямар асуудал үүсэж ихээр даатгалын ерөнхий газар даатгалын багц чи өөрөө нөө дур зоргын асуудал болоод байна. Нөлөөлөл үзүүлдэг ийм юу болчих гээд байна. Тэгэхээр
Хоёрдугаар шатны одоо эрх зүйн хүрээнд дээр үр ашигтай байдал дээр жишээлбэл нэгдүгээр тийм вакцины асуудал ба вакцины үнэлгээний асуудлыг хуульчилж өгье. За дараагийн нэг асуудал нь юу вэ гэхээр өнөөдөр манайх одоо бидний чи туулж ижил мэдэрдэм байна. Лавлгаа шатны тусламж үйлчлэгийн гүйцэтгэл нөгөө суурилсан аргачлалаар санхүүждэг. Анхан шат нь болохоор нэг иргэнээр суурилсан аргатай. Тэгэхээр яадаг вэхээр аль аль нь нөгөө өөр дээрээ хүнээ ингээд нэг нь бол хаалга барих хэрэгтэй шүү дээ. Тэгээ нэг хүн ингээд дамжиж үйлчлэгээ аваад байх бололцоо ерөөсө бүрэн байгаад байна. Тэгэхээр нөгөө бага мөнгө чинь үр ашиггүй урсах ийм асуудал үүсээд байна. Тэгэхээр энэ санхүү төлбөрийн аргын энэ салангат байдлыг эргэж харахгүй бол бас болохгүй. Энэ бол вакцины төлбөрийн аргач гэж бас байна. Өөрөөр хэлбэл бид нар ч одоо кейс дээр суурилсан төлбөр өгöd байгаа байхгүй. Та өрхтөр очивол яг очисон ч өгч чинь. Сумд очивол өгч чинь. Дүүрэгд очивол өгч чинь. Ингээд байгаа байхгүй. Бодит байдал дээр энэ үндэсний зөвлөлийн тогтоол гардаг шүү дээ. Энэ тогтоолыг чинь яг одоо зохиох тий тогтоолыг одоо төслийг зохиох нь эрүүл мэндийн даатгал ерөнхий газар зохиочод зөвлөлөөр үндэсний зөвлөлөөр оруулаад байгаа шүү дээ. Бодит байдал. Уг нь нэрээр үндэсний зөвлөл чи өөрөө тий 2014 онд бодлогын хүрээнд 2014 оноос энэ даатгалын асуудал ингэж нөгөө нэг худалдаа өгчин бие даасан худалдаа өгчин асуудал явагдаж гисэн шүү дээ. Азийн хөгжлийн банкны тусламж. Яг тэр үед 11 жилийн өмнө одоо тэр үед би тэр даатгалын одоо ажлын хэсэгт оролцоод ингээ юм умаа хэлээд бид нар журам урмаа зохиогоо явж ирсэн. Тэрнээс нэг өөрчлөгдсөн зүйл юу вэ гэдэг ингээд одоо би эргээ харахаар тэр өөрчлөгдсөн зүйл нь хүн дээр л байсан юм байна. Тухайн зүйлийг хэрэгжүүлсэн хүмүүс нь анх хэрэгжүүлсэн тэр одоо дарга зэрэгээр тавигдсан ч байдаг юм уу эсвэл дотор нь явсан хүмүүс нь анх тэр 14 оноос хойш ингээд явж исэн хүмүүс биш байхгүй. Тэр нэг концепц ойлгоогүй шууд орж ирээд дарга зэрэг болцсон. Тэнгүүт нь тэр их мөнгөн дээр суудсан хүмүүс яасан бэ гэхээр би их мөнгөн дээр суудсан энэ миний мэдлийн асуудал гэж ойлгосон байхгүй. Гэтэл яг одоо буян тогтох судлаач ярьж байгаа шиг таны ярьж байгаа шиг одоо бидний ярьж байгаа энэ хүслийн болоод зохион байгуулалтын асуудлыг гаргаж ирээгүй. Жишээлбэл одоо бид нэр ингээд олон асуудал ингээд нөгөө даатгалын гэрээ одоо дүрм журам гэж та ярьж шít. Гэтэл 2021 онд гаргасан шалгуур үзүүлэлтийн журмыг энэ хугацаанд айлч газрын дарга ч юм уу даатгалын ерөнхий газрын одоо хүртэл солиог. Тийм ээ засахыг ч хүсээгүй. Яагаад гэвэл тэргээрээ аль болохоор мөнгө хасчих. Тэр нь хасж яхад их зүгээр юм байна гэдэг дандаа мэрэгжлийн хяналтын тийм ойлголт өгсөн. Очсон хүмүүс нь дандаа мэрэгжлийн хяналтынх байсан. Дээр нь өөрсдийн нөгөө эрх ашигын сурсан юмараа явцсан. Тэгээ наадхан дээр чи ийм байсан байхгүй. Одоо жишээ нь тэр заадгүй шалгуур гаргаж ирэх байсан бол яг өнөөдөр хүн эмчилж байгаа сумын эмчээс саналыг авах хэрэгтэй. Бодит байдал. Тийм. Надаас ирээд асуугаад манай тасагт 14 хоноо судалгаа хийгээд яваад тэгээ ийм байдгийм байна гэдээ тасагт. Өнөөдрийн тэр эрүүл мэндийн шалгуурыг уншуул биш үү? Бүр яг одоо ч гэсэн хүнээс танаас сарын тэмдэг ирдгүү гэж асуугаад ингээд тэр нь тийм үгүйгээ бичээ сууж идэг гэж боддоо. Тэр нь бүгдөөгүй бол баг тэр нь бүгдөөгүй болчихвол хасчихна. Тэгэхээр би тэн дээр юу гэж бичиж чинь гэж энэ эрэгтэй хүн учраас би сарын тэмдэг ирэхгүй. Ийм бичээ сууж байгаа би. юу ч Тэгэхээр надад зөвхөн санагдаж байна. Би нэг дахиад кейс явуулахаар бидний эн чинь бас нөгөө асуудал шийдэл гэдэг юм хоёр өөр яг жижиг кейс явахгүй болохгүй байхгүй. Яг тэгвэл хараа том яриад иж болно. Би бол тийм бодолтой байдаг. Том яриад гоё ярьж болно. Гэтэл доодох асуудал өөрөө жижиг деталийн асуудлыг засаагүй яагаад том ярьж чадах. Дээшээ хүрдэггүй Надад байхгүй. зүгээр яг ингэж асуудал санагдаж гэдэг нь ямар утгаараа ойлгосон гэхээр бүгд ер нь асуудлаа бүгд ойлгож байгаа. Ер нь бүх төвшөндөө ойлгоод байна. Тэгвэл яах юм? Энэ үнцэг ч одоо бас чухал болоод байна шүү дээ. яг ярих гэхээр ийм байна. Ийшээ ингээд ярих гэхээр мэдээж эрүүл мэндийн салбарын асуудал юм байна. Том зургаар нь харж байна. Одоо юм шийдэл хэрэгтэй байна те. Яг ингээд шийдлээ яриад ингээд аз зөв хэд үнэхээр яг зөв байгаа ч гэсэндээ яг ийшээ ярихаар нөгөө бодит хөрс маань хитрхий доороод байна. Тэгэнгүүт энэ хоёрыг ингээд нийлүүлэхээр надад ч гэсэн айгүй их. Тэгээд ийм юм. Дээрээс нь тэр шалгуурыг шалгах гэж байгаа юм бол ингээд гадны орон ингэдэг байхгүй юу? Насаараа нэгдүгээр эмнэлэгт ажиллаж байгаад зөвлөгөө хийж байгаа тэтгэвртэй суусан эмчтэй очиж гэрээ хийдэг байхгүй. За энэ өвчнөөр энэ хүн эмчилжээ. За энэ дээр ийм тариа хэрглэжээ. Энийг нь би олох нь зөв юм уу үгүй юм уу гэх тэр зөвлөх хэмжээс асуудаг байхгүй. Гэрээ хийсэн зөвлөх хэмжээ. За гэрээ хийсэн зөвлөх хэмжээ 109-оор шалгалаа. За сумья гэдэг эмч 100 хүн эмчилжээ. Энэ 100 хүнээс энд нь энэ тариа шаардлагагүй байсан байна. Эннийх нь мөнгөний хас энэ шаардлагатай байсан юм тарианых нь мөнгөний өг гэж гадны орон хасч нэмдэг юм. Гэтэл манад яасан гэхээр
тэр чигээр шууд хасна. Одоо шинэ 90% хүрэхгүй болвол таны стор тэр зэгтээ хасагдана. За тэгээд тэр зэгтээ хасагчаар яана гэж захиргаа сумын амжийн цалинтай ярьдаг байхгүй. Нөгөө нэг юм уу сая 500 өдрийн цалингаас нь за энэ сар сумын амжтаа 30% хэмжлээд 19 таар хасуулсан байна. Эннийхээ мөнгийг чиний цалингаас уудахнаа. 20 онд одоо энэ эрх зүйн шинжил болоход манай нийт салбар тусламж үйлчлэгийн зарцуулж исэн мөнгөний хэмжээ 1.2 их 80 төгрөг байсан байхгүй юу? Одоо 2.1 бараг 4 их 80 болж байна. Нэг дахин нэмэгдээ явж байна. 220 дахин өссөн ч гэсэндээ болохгүй байгаа даа тий. Төсөөрөхгүй байгаа. Гэтэл юу нь болохгүй вэ гэхээр нэгдүгээр манайх ч дэндүүх инфляцтай байна. Би бодит байдал дээр цалин ямар өсгсөн тухай яг эхний хэсэг дээр хэлсэн шүү дээ. Тий. Яг тэр нь бол яг тоо хэмжээгээр л байгаа. Хоёрдугаар валютын ханш гэдэг энэ одоо бидний өсөлтийг иддэг факторууд чинь эсрэг чиглэлд бас яваад байна шүү дээ. Тэгэхээр энэ хэмжээний одоо инфляцийг ба валютын ханшийн өөрчлөлтийг одоо бүрэн арилгасан ийм хэмжээний нэмэгдэл бол болохгүй байна. Нэгт. Хоёрдугаар 20 онд эрх зүйн шинжил яваад бид ямар ч байсан өнөөдөр гүйцэтгэл суурилсан санхүүжилтийн арга гэдгийг нэвтрүүлээ явж байна. Харин ч өнөөдөр бид нэр анхдагч шинж тэмдгүүдийг харж штэ. Одоо ямар асуудлууд, ямар факторууд гарч ийн эрх зүйн орчинд юу өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэдгийг бид өнөөдөр яг биеэрээ туулж штэ. Юу ч хийгээгүй бахад энэ шинж тэмдгүүдийг бид мэдэхгүй. Тэгэхээр би бол одоо ингээд бүхэлдээ юу ч хийхгүй байж тал өнөөдрийг энд хүрсэн гэж юус ойлгохгүй байна. За бидэнд бол дараачийн нэг айгүй том хүчин зүйл юу нөлөөлсөн гэхээр ковидын 1-2 жил юу энэ хууль эрх зүйн тогтолцоог шинжилдэг. Өнөөдөр хүн мартчихдаг байхгүй юу? Ийм болцоо яг байгаагүй ч тухайн амьдрал дээр их хуралч нь баг бүхэлдээ нөгөө нэг хуралдгүй байсан л үе шүү дээ тий. Тэгэхээр тэр үед дөнгөж эхэлж байгаа турш дөнгөж эхлээ явж байгаа хууль эрх зүйн орчлыг эхлэнгүүт нь өөрчлөе гэдэг санаачлага бол яг болцоогүй. А өнөөдөр харин 4-5 дахь жил рүүгээ орж байна. Энэ өөрчлөлт. Өнөөдөр харин бид нэр эргэж хараад юу нь болохгүй байна. Юугийн засах шаардлагатай гэдэг яг үе дээрээ байгаа байхгүй юу? А түүнээс бүх зүйл эхлэл үеэсээ бүх ямар ч асуудалгүй байх ямар ч болцоогүй. Төлбөрийн аргын тухай одоо сая манай сумын эмч хэлж штэ. Нэг кейс бид нэр төлбөрийн арга нь жигэнсэн дундаж өртөг гэдэг одоо мэргэжлийн үг хэлхээс өөр арга. Тий. За ойлгох. Бүх тусламж үйлчилгээг бүгднгийн ашигтай хувилбар гэж байдаг юм. Өөрөөр хэлбэл нийт 10 тусламж үйлчилгээ өгөхөд 3 нь нөгөө өртгөөсөө өндөр. 5 жишээлбэл өртөгтэйгөө тэнцүү. А 2 жишээлбэл өртгөөсөө бага байхад жигэнсэн дундаж өртөх гэдэг нь аруулангийн тооцчээж баланс нь ийм байх тухай л яригдж байгаа. Энд чинь өөрөө цаана арга аргачлалтай батлагдсан ийм зүйлтэй болохоор зүгээр ингээд нэг кейс бариад явчихаар бид нөгөө жоомоо алхаж байгаа байшингаа төмөрт хөвлөр болох гэдэг байгаа байхгүй. Кейс авсан асуудлууд чи юу болж байгаа нөхөр нөгөө нийт кейс дотор эн чинь нэг юм уу? Энэ бүхэлдээ юм уу гэдэг асуудлаасаа болно шүү дээ. Тийм учраас би түрүүн нэг кейсээрээ бид нэр хөөсөн юм 90 байшингаа төмөрдөн. Одоо ер нь баг ерөнхийлөгч бусд нь эрүүл мэндийн даатгал ерөөс болохгүй байгаа гэдгийг ерөнхийлөгчөөс бус субъектүүд ер нь бүгдээрээ зарлж шүү дээ. Тэгэхээр энэ ямар хор авчрах уу гэхээр ерөөсөө энэ салбар ерөөс бүхэлдээ болдгоо байна гэдэг ийм буруу мессеж өгөх гэдэг. Тэгэхээр бид нэр яг ийм байдлаараа цаашаа явах юм бол би бол 100% ингээ манайх хараар будагдсан салбар гэж ерөөсө бодохгүй. А бид засал сайжруулах хэвээр зүйлүүд байгаа юу байгаа. Гэхдээ засал сайжруулах хэвээр тэр жоомоо алхаж байгаа нэ гээд байшингаа бүтэн төмөрчмээргүй. Тэр жоохон баланстай явахгүй бол яг саяны энэтэй холбоотой. Би зүгээр эргэн хүний хувьд надад нэг юм хардах хэрэг байдаг байхгүй. Тэр яасан гэхээр жилд одоо эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг усаас нэмээд байгаа шүү дээ. Тийм 24 25% 220% нэмчихэд шүү дээ. Энэ маш их мөнгө нэмсэн байхгүй уг нь. Тэгсэн мөртлөө яагаад хөрсөн дээр над дээр буухгүй байна гэхээр ковидын үед байсан алдагдлаа зүгээр ингээд урд хамгаар нь хойд мөнгөнд өгсөн юм шүү. За энийг би бас тайлбар. Яг энэ би судлаачаа нэг асуулт асуулчих. Одоо ковидын үеийн тэр одоо цар тахалтай тэмцэх тэр зардал шүү дээ. Би бол нь төрөөс гарсан гэж ойлгосон байхгүй юу? Пандемик үйл өнтөр байх шүү. Эрүүл мэндийн даатгалын сангаасаа гаргаад тэгээд сангаа ингээд за утгана. Тэгэхээр хардаа өнөөдрийн үүссэн нөхцөл байдал биш нэг өдөр хязгаарч үүсээгүй. Харин тэгж энэ бол яг ковид үед 650 тэрбум төгрөг ковид зарцуулсан байд яг бодит дүнгээр нөгөө вакцин тарьсан, захиа хэвтийн эмчилүүлсэн, нөгөө PCR шинжилгээгээд олон одоо зардлууд гарсан. Тухайд энийг яагаад ийм байдал үүссэн гэхээр тухайд өвчлөлийн бүтц дотор ковидын өвчлөлийн бүтц чинь өөрөө их том байр суурь эзлээд эхэлсэн.
Өөрөө эн чинь ямар ч хумих болцоогүй яг ийм үед байсан. Бид нар чинь 1 сая өвчлөл гарлаа штэ зүгээр бодит түнгээрээ. Тэгээ яасан гэхээр эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөө төлдөгдөл эдгээр байж исэн тэрийг ийшээгээ зарцуулж эхэлсэн. Даатгалын санд байсан мөнгө ийшээ зарцуулж эхэлсэн. Уул нь эрүүл мэндийн тухай хуулийн 24 дээр байгаа заалт нь ерөөсөө гоц халдвар төвшин зардлыг улсын төсвөөс даалгана гэд даалгах хэрэгтэй. За ингээд яасан гэхээр 21 он 22 он дээрээ гүйцэтгэл боломжийн авсан буюу зардалт хэлсэн үе. Яг энэ үетэйгээ 23 он руугаа бид нар орсон. За 23 он дээр засгийн газар нэг том шийдвэр гаргацсан. Эрүүл мэндийн төрийн албан агчдын цалин 40% нэмлээгээд 7 сарын 1-ээс нэмсэн. 7 сарын 1-ээс нэмэхдээ төсвийн тэр нэмэгдлийн мөнгийг даатгалын сан хэсэг дээр нь тусгаж өгөхгүйгээр бага дүнтэй тусгаад оруулчаар байгууллагууд засгийн газрын шийдвэрийнхээ дагуу цалингийн өсөлтөд нэмэгдсэн. Гэтэл тэр өсөлтийг шингээсэн өртгийн жингийн өөрчлөлтийг хийж чадаагүй. Инքը бодит байдал дээр өртгийн цалин өссөн байдлаараа ажилчид цалингаа авна. Орж иж байгаа орлого дотор нөгөө 40% өсөлт чинь хангалттай нөгөө шингэж чадж орж ирээгүй. Ингээд 23 он, 24 он руу нөгөө энэ өрөвч шилжиж эхэлсэн. Тэгээ өнөөдөр би сая даатгалын нийгэм бодлогын байнгын ороо, хүний хүчний нийгэм бодлогын байнгын ороогоор нөгөө даатгалын өнөөгийн байдал гэдгийг Чинбүрэн сайд асуудал авч орсон. 270 гаруй төгрөг төгрөгийн бас дахиад хасгалаас орох гээд. Тэгээ бид чинь ингээд нөгөө гарцсан зардлаа нүгчдэхгүй яваад байгаа байхгүй юу? Тэр ковидд нэг хэсэг ингээд зарцуулсан. Дахиад цалингийн өсөлт дээр байсан мөнгө хангалттай нөгөө наашаа нүгч чадаагүй. Бидний санаа бол зүгээр тэрийгэ улсаасаа аваад цалингаар. Тий. Бүгд ийм санаатай байгаа. Харин тэгэхээр энэ дээр яригдж байгаа зүйл юу вэ гэхээр Яагаад тэр уултар мөр хойдор мөн хүн болгон мэд чинь тийм ээ яагаад үүссэн жишээлбэл тэр өөр 600 хэдэн тэрбум. Тэгвэл тухайн үед хэрвээ хүмүүсийн цалин нэмүүлээд даатгалаас өрөө өгөхгүй байгаа засгийн газарт сууж байгаа биднийг төлөөлж байгаа хүн маань би яагаад хүнтэй холбоод байгаа вэ гэхээр тэр манлайлалыг яриад байгаа байхгүй. Тэр өрөө тавиулахын төлөө юм уу? Эсвэл ингэхгүйгээр 40% нэмэгдэхгүй нэ гэдэг асуудал дээр акцэх хэрэгтэй байхгүй юу? Тэгжиж тэр зүйлийг гэтэл тэр хийгээгүй үл хийгээгүй зөвхөн хүлээн зөвшөөрснийх нь хариуг бид нар өнөөдөр энд өнөөдөр яагаад амсах ёстой вэ? Гол асуудал энэ. Тэгэхээр хүн ярих гээгүй шүү. Гэхдээ биднэрт хэрвээ төлөөлж байгаа бол манлайлал нь тэгж л ажиллах хэрэгтэй байхгүй. Засгийн газар дээр чамд мөнгө өгөхгүй шүү. Харин ажлынхаа цалиг 40% нэмгэл үлдсэн тусламжуулахыг би яах юм бэ гэдэг тийм асуудал тэнд яригдах хэрэгтэй байхгүй. Нэг цалин нэмэгч чагсаалыг ч юм уу энэ акцийг дэмжиж байгаа шалтгаан тэр хүний өдөр шөнөгүй 24 цаг ажиллаж байгаа хөдөлмөр нь цалиндаа бас дүүх хэрэгтэй байхгүй. Тийм шүү дээ. Хүнд хөдөлмөр байхгүй юу? Ахаад нэг 3 4 жилийн дараа ахаад энэ асуудлаа яриа сумааргүй шүү дээ. Энэ асуудал шийдэгдсэн. Бид нар ахаад өөр асуудалтай суужмаар байхгүй. Энд чинь л айгүй том дэвшил шүү дээ. Тэгэхээр би одоо яг энд ирсэн 4 зочноос тэгж л асуумаар. Нэгтгээд базаад нэг дуу олоогоо өргөөд ер нь бол цаг бас нэлээд явцсан байна. За. Чи яг уу Эмчнэрээ төлөөлөд ирсэн чи таавал төлөөлөд асуудлаа ярьж болно болно. тий, тий. Яг би зүгээр өнөөдөр өөртөө тохиолж байгаа хөрсөн дээр байгаа зовлонг л тооцсон юм. За яг хөө зүгээр бодлого тэр гаргалгаа юмнууд нь бол зөндөө юмнууд байгаа юм. Тэгээ энэ хоёрын дунд биш үү тэнгэр газар шиг зөрүү байгаа байхгүй. За засгаас зөв бодлого гаргаад өгчжээ. Тэр нь сумья дээр ирэхдээ тэнгэр газар хоёр ургаад хүрээд ирчихжээ. Тэгж яа. Тэр дунд нь байгаа тэр одоо менеж хийж байгаа одоо үгдгийн дунд шатны албан тушаалтнууд байд юм уу? Биднийг төртөө холбож зуушлах албан тушаалтнууд байдаг юм уу? Тийм холбоод нь байдаг юм уу? Хувийн хвшил нь яам нь хувийн хвшлийн байгууллагуудтай ч гэдэг юм уу? Нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудтай ч гэдэг юм уу? Нэгдээд энэ бүх зовлонгийн миний зовлон дунд шатны байгууллагад нь уламжлаад дунд шатны байгууллагад засагт нь уламжлаад ингээд явдаг ийм зөв тогтолцоор бол шилжиж ирсэн нэг. Хоёрдугаарт би эмч хүний хувьд надад би энэ хүнийг эмчлэхэд те тэнд тийм тариа дутчих вэ? Энд ийм юм дутчих вэ? Би энэ хүнээс ийм тариа авчвал энэ хүн надаас эргээд нэгчих вэ гэдэг ийм бүр өчүүхэн ийм сонин зовлонгүйгээр зүгээр л би хүнээ эмчлэмээр байна. Надаас хүн эмчлэх үр дүн 100% гармаар байна. Яг хөхөр ингэх байхгүй. За тэгвэл ингээ. Би энэ хүнд ажилбар хийя. Ямар нэгэн хүндрэл гарья. Энэ хүн намайг шоронд өгчүүл, явуулчвал би яах вэ? За би тэр хүнд за тэгвэл таны наад юм чи би хийж чадахгүй нэ. Гэт өөрөөсөө бултуулах шиг амарх юм надад байхгүй.
хийж чадахгүй нэ. Та чаддаг хүн рүү нь яваа. Гэт яг өнөөдрийн одоо бидний нөхцөл байдал нэг ийм л нөхцөл байдалтай байгаа шүү. Тэгээ ийм нэг сонин тийм жижигхэн юм дээр битгий миний тархийг ажилуулаач. Зүгээр л тэр сурсан мэдсэн эрдмийн нийгэмдэр нь бодит хөрсөн дээр нь гаргахад тус болооч л. Тэгэхээр би дараа одоо юу гэдгийг шин технологи, эрх зүйн байдал. За өнөөдөр надад ийм асуулт тулгарч ийн гэдэг магадгүй 3 жилийн дараа одоо шал өөр төсөөлөлтөөр бас уулзасаа л гэж бодож байна. За энэ эрүүл мэндийн салбарын одоо шинжлэл сайжруулах асуудалд бол энэ эрх зүйн зохицуулалт, эрх зүйн хамгаалалт, ялангуяа энэ эмнэлгийн мэргэжилтэн эмч ажилчдын нийгэм эрх зүйн баталгаа. Тэгэхээр манайд бол зөвхөн нийгмийн баталгаа гэдэг эрүүл мэндийн хуулинд нэг хэдхэн заалттай. За тэгээд яг эрх зүйн хамгаалалтын баталгаа гэдэг ойлголт бол байхгүй. Энийг хэрхэн яаж хэрэгжүүлэх тийм тогтолцоо нь байхгүй. За энийг л одоо миний хувьд хүсэж байгаа энийг бол бас олон жил ярьж байна. Тэгэхээр яг бид нар бол зүгээр судалж одоо практик дээр одоо энэ чухал шүү гэдгийг хэлж ярьж байгаа л албан бусаар одоо санаа бодлоо илэрхийлж байгаа хүмүүс байхгүй юу. Энийг яг бодлогын хэмжээнд хэрэгжүүлэхийн тулд бол юуны төрөнд бол энэ хууль эрх зүйн одоо эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулахад энэ төрийн бус байгууллагын оролцоог эмч мэргэжилтэн мөрийн одоо газар дээр байгаа тий ажиллаж байгаа тэр гал боломжтонд нь ажиллаж байгаа одоо мэргэжилтнүүдийн санал бодвол хэрэгцээ шаардлага энийг судалдаг тэгээд дээшгээ ингээд нэгдэхэд одоо төрөлтөөгөө хамтарч ажилладаг тэр Монголын одоо ангаа ухааны холбоо буюу одоо мэргэжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдлын тухай хуулиараа бол одоо олон улсын нэршээр бол одоо Mongolian Medical Association гэдэг юм байгуулах явдал бол ерөөсөө энэ салбарын нэг чухал асуудал. Тэгжээж нөгөө өнөөдөр яамны бодлогыг ч одоо оролцоо нь байна, хууль тогтоомжийг боловсруулах, төсөл дээр санал өгөх, за дээр нь бусад төрийн зарим чигүүргийг одоо тий зөндөө мөнгө хүрээд байгаа чигүүргүүд байгаа байхгүй манай эрүүл мэндийн салбарт бүтэц мэргэжилтний тоомоо ч юм уу. Тэрийг бол бүгдийг одоо энэ төрийн бус байгууллагаа тэр нэгдсэн байгууллага руу шилжүүлэх юм хуулийн эрх зүйн орчин бүрдчихэд байхад энийг хийхгүй байгаа. Одоо энэндээ хийхгүй өнөөдөр байж байгаа л да. Тэгэхээр энийг бол одоо хийх явдал бол одоо миний одоо чухал ажиллаа л гэж бодож байна. Тэгээд тэр нэгдсэн байгууллага дотор чинь болохоор нөгөө эрүүл мэндийн даатгалтай холбоотой хороод гэдэг сайн дурын мэргэжилтнүүдийн дадлаг туршлагатай тэр тэтгэд гарсан хүнч дэнж ирж ажиллаж болно. Одоо Америкт ажиллаж байгаа Монгол улсын иргэн эмч хүнч хүртэл одоо энэ шигээ санал зөвлөгөөгөө өгж болно. Тийм ээ? Тэр гишүүнд одоо санаа ийм хийвэл зүгээр юм. Ингээ гадаад байгаа Монгол эмч мэргэжилтнүүд хүртэл одоо тэнцэнэ санаа оноогоо өгөөд тэр хороонд нь одоо зайнаас оролцож ажилладаг ингээ нэгдсэн юм нэг. За тэгээ бусад мэслийг яаж хөгжүүлэх вэ? Хавдрыг яаж хөгжүүлэх вэ? Тусгай хороодууд асуудлаа доороос нөгөө хавдар дээр судал дээр байгаа нөгөө эмч сувилагч бүх хүмүүсийн санал бодол яах вэ их өө эмийн асуудал бүгдээрээ нийлүүлээ тэгээд нэгдсэн асуудал болгоод одоо яамтайгаа хамтардаг. Ийм л тогтолцоо бусад оронд байгаа байхгүй юу. Тэрнээс биш бид нар одоогийн тогтолцоогоор нэг хөссөн өсөөгөө одоо улс төрийн одоо сонгуулийн тогтолцоо байна. Тэгээ энүүгээрээ нэг сонгуул өөрчлөгдлөө. За одоо энэ хүмүүс юм хийх байхаа гэдэг хичнээн тэр нэг тогтолцоо энэ бүтэц юм маань олон улсын төвшөнд биш болох боломжгүй юм гаргашаа нөгөөдүүлээ муулаад идэг. Муулаад идэг муулаад бид нар хизээч одоо сайнаар авахгүй шүү дээ. Угийн боломжгүй нөхцөл байдлаар хамтын ажиллагаа муу учраас. Тэгэхээр энийг л сайжруулах явдал бол айгүй чухал. 27 хоног болвол эрүүл мэндийг дэмжих жил болох зарлалаа тий. Тэгэхээр 26 онд амжаад хийж хэрэгжүүлэх шаардлагатай зүйлүүд байна. Их хурл засгийн газрын түвшинд манай салбарыг 26 он бараг 27 он чинь үр шимээ хүртэх жил. Тэгэхээр 26 он бол бидний хувьд бол ажил хийх жил гэж ойлгож байгаа. Эрүүл мэндийн яам тэгээд одоо их хурлын түвшинд бол хэд хэдэн ажлын хэсэг би гарна гэж ойлгож байгаа. Тэр энийг ашиглаад нэгэнт ингээ анхаарлын төвд ороод ирж байгаа үед энийг боломж гэж ашиглах хэрэгтэй болов уу гэж би хувьдаа харж байгаа. Тэгэхээр салбар маань өөрөө энэ дээр бас их эв нэгтэлтэй хамтдаа байж асуудлаа шийдээ. Гал унтраах маягаар бол биш. Эрх зүйн хүрээний шинжилгүүдийн ерөн хүрээ бол гараад ирсэн шүү дээ. 3 гол хууль, тэр эмнэлгийн мэргэжлийн тухай хууль эднэр бол гарцаа байхгүй шийдэгдэнэ. За энийг дагаад төсвийн тухай хууль, төсвийн доктортой байдлын тухай, хөдөлмөрийн тухай хууль, гээ одоо салбар хуулиуд, онцгой албан татварын тухай хууль гээд маш олон хуулиуд явдаг. Хууль батлах процесс өөрөө хуульчлагдсан хугацаатай зүйл учраас 26 онд бол энэ дээр ажиллана. Ингэхдээ нэгдүгээр их үүсрэг нэмэгдүүлэх чиглэл дээр нэгдүгээр сайн ажиллаад авъя. Өнөөдрийн даатгалын
эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дээр үүсэж байгаа бэрхшээлүүдийг илүү тогтвортой цаашдаа авч явах тал дээр нь хуульчлаад өгье. Одоо бол би бол анхдагч санаачлагууд бүх төвшнөөс хараад эхэлж байгаа гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр улс төрийн хараат биш вэ? Нэгдүгээр сайч ус хэлж байгаа шүү дээ, нэг корпоратив засаглалтаа байлгая гэд. Аль болох тийм бай. За хоёрдугаар түрүүн одоо хэлээд байгаа шатлал хоорондын зохицуулалтаа төлбөрийн аргаа өөрчлөе. За юу нэмэлт өөрчлөлтгий. Түнсэж буруу өөрчлөхгүй. За дээрэс нь нөгөө эрүүл мэндийн даатгалын сан даадгүйгийг нь хуульчилж өгье. Тэгэхгүй бол дараа нь энэ ч асуудал болох гээд байна. Гэх мэтчлэн их усүр сайжруулах тал дээр ч ажиллаад авъя. Байгууллага хоорондын буюу шатлал хоорондын зохицуулалтаач бид нэр ярьж авъя. За байгууллагын түвшин дээр ямар асуудлууд байна гэхээр оронт бүтэц орон тооны асуудал байдаг. Өнөөдөр стандартаар зохицуулагдаад хатуу зохицуулалтын зүйл байгууллагын түвшинд үр ашиггүй ажилуулах бас нэг шалтгаан болоод байна. Энийг илүү уян хатан болгоё. Энэ хуулиар л хийж амжина. За дараачийн түвшинд бид нар салбараараа нэг юм дээр тохирох хэрэгтэй болчиход байгаа. Түүмийн ангилал дээр байгаад ингээд дахин асуудал болгоод яваад байх уу? Аль эсвэл бид нэг л түүмдээ байх нэг одоохондоо нэг том давуу тал юу вэ гэхээр 36 сарын нөгөө нэг тэтгэмжийн асуудал байгаа даа. Гэхдээ энэ асуудлыг бусад салбарын хуулиар юм уу? Хөдөлмөрийн тухай хуулийн дээр тодорхой одоо нөгөө зохицуулалтаа хийгээд тэр хийснээрээ авч болдог. Ийм динамик жаах уян хатан байх эрх зүйн шинжилгүүдээ хиймээр байна. Тэр энэ бүгдийн дараагаар юу болох гээд байна гэхээр өөрчлөлтийн зорилтууд нэгдүгürt бид нэр томьёолж аваад тэр зорилттой хуулийн дээр шингээж өгөх асуудал бол 26 онд бидний хувьд хийх ёстой хамгийн чухал ажил гэж харж байна. Тэ. Саяны хэлсэн гол зүйл дээр юу гэхээр ер нь хүнд таалагдах бай, таалагдахгүй ч бай бодлогын түвшинд бид тодорхой зүйлүүдийг хийх хэрэгтэй байна. Нэгдүгээрт саяны ярьсан шатал хооронд өвчтөн заавал дамжин явах тэр зүйлүүдийг хийхгүй бол нэгдүгээрт мөнгөө бид нэр хайр гамгүй эдлүүлж байгаа. Одоо зарлагдж байгаа. Хоёрдугаарт энэ улс төрийн шийдвэрээс хаанч дуртагаараа очно гэлтийг ингэж штэ. Нөгөө эмнэлгүүд дээрх ирэх ачааллыг ихсгэж байгаа. Үнэхээр тэгвэл 3 дугаар шатлал дээр бүгдээр ирж амж 3 дугаар шатлалны их мөнгө авахгүй яах юм? Тэгсэн мөртлөө яагаад 3 дугаар шатлалын их мөнгө аваад байна? Бид нар дүүргийн эмнэлэг бага мөнгө аваад байна гэж яриад байгаа. Үгүй шүү дээ. Тэр чинь тогтолцооны асуудал байхгүй. Өрхөөрөө ороод дүүрэг дээр шийдүүлээд дүүрэг дээр үнэхээр шийдэж чадахгүй энэ зүйл нь л энд ирнэ гэдэг тэр асуудлыг маш сайн шийдэх хэрэгтэй. Тэгээд тэрийг бүр хуучлах хэрэгтэй. Ямар ч сайд байна уу, хэн байна тэрийг бүгд ингээд нэг ийм шууганаас болоод айгаад байхгүй. Гэтэл тэр шууган болгон зүг биш байхгүй. Тэгэхээр тэрийг шийдэх хэрэгтэй. Хоёрдугаар тул дээр одоо нэг гол зүйл нь гэхээр саяны детальчтай ярьсан. Энэ өнгөрсөн 4-5 жилд одоо ингээд гараад ирсэн тэр олон асуудлуудыг тэртээ тэргүй илэрсэн асуудлуудыг одоо шийдчихэл хэрэгтэй байхгүй. Хин байна уу, дарга цэрэг нь байна уу, одоо нэг л өөрчлөгдөж байгаа бол тэднийг бүгдийг шийдэх болцоо гараад ирсэн. Яг л өнгөрсөн хугацаанд бид бүхэн олон туршлага хоримтлуулаад тэртээ тэргүй улс орон шин нэмийг хэрэгжүүлж байгаа тохиолдолд ийм зүйлд ордог л байхгүй. Өнгөр улс гэхэд чинь одоо сая нөгөө бямцх дарга яриад лөө нөгөө бөөн юу хуурамч нэхэмжлэл үүссэн гэл аргагүй шүү дээ. Тэр чинь өөрөө бага учраас тэр чинь тэр тал руу оруулж байгаа шүү дээ. Тэрийг хаах юм аа бид нэр хууль журмаараа л гаргах хэрэгтэй байхгүй. Тэрийг илрүүлэх. Өнгөр улс чинь 80-ад онд чинь энэ DRG орсноор уншаа амралтай бүлэг орж ирснээр ийм асуудал болоод нөгөө олон эмнэлгүүд нь улсын хувийн эмнэлгүүд нь хуурамч нэхэмжлэл явуулаад бөөн асуудал болоод тэрийгээ тэгээ зассан л байхгүй. Тэгэхээр бид нэр тэр шатыг дамжиж явж байна. Гэхдээ тэрүүн дээр юу гэж хэлээд байгаа вэ гэхээр бид нэр тэр хийгээгүй зүйлүүдээ хийх ёстой зүйлүүдээ соргоор хийдэг л боловсон хүчинтэй болчих хэрэгтэй гэж. Эрүүл мэндийн салбарын ийм нэгдсэн ойлголт ч юм уу те нэгдмэл байдал ер нь ямар байдаг юм бэ? Надад тэгж асуумар санагдсан. Сая жишээлбэл яг эхний жишээн дээр эрүүл мэндийн салбараа ажил хайна гэж гэсэн чинь манайх ч хаян танайх ч хаяхгүй манайх ч ингэн танайх ч ингэхгүй гэл өөрхөн ч хаяхгүй гэл ингээл нэг юм тэгэнгүүт чинь эн чинь бас нэг талдаа хүч сааруулж байгаа байхгүй. Зүгээр бодлоо хуваалцах юм байна уу? Тухайг шүү. Би одоо нэр дуудах. Зүгээр өрхийн имлэг бол тэр чинь баг хувийн компани шүү дээ. Тийм болцсон шүү дээ. Манай Монголын юм. Тэгэхээр энэ нийт үйлдвэрчний одоо эрүүл мэндийн салбарын ажил хайд баг түүхэндээ Монголд анх удаа болгочих шүү дээ. Системийн нэгдмэл байдлыг аюул чухал асуудал хөндлөө. Тусламж үйлчлэгээний нэгдмэл байдал бол бас алдагдчихад байгаа. Ингээд өвчтөн олон эмнэлэг дамжиж гүйдэг, шатлал дамжиж гүйдэг ийм байдал бол байгаа. Би түрүүнд тэрний шалтгаан нөгөө хоёр төвшин нөгөө ялгаатай төлбөрийн аргатай учраас бас тэр нөхцөлдүүлээд байна. Тэ тусламж үйлчлэгээний нэгдмэл байдал байхгүй болохоор тусламж үйлчлэгээний тасралтгүй байдал гэдэг зүйл бас хангах чаддгүй. Тэр бас л нөгөө одоо шийдвэл энийг бас бид нэр шийдэх ёстой зүйл байхгүй дахиад.
Одоо жишээлбэл диабет гэдэг өвчнөр аваад үзье. Диабет хэдийд нь лавлгаа шатлал дээр нь очих юм. Ямар үед анхан шатан дээрээ байх юм. Тэр чинь хүнээ дагаа санхүүжилтний явах хэрэгтэй. Одоо бид нар диабеттэй иргэнийг нэг иргэн гэж тооцоод өрх дээр нь санхүүжилтийг өгчдөг. Өвдөхөөр нь лавлгаа дээр нь өгчдөг. Ингээд салангад байгаа. Тэгээд ико зүршээ татж байгаа шүү. Гэх мэтчлэн өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлууд илэрж байгаа шинж тэмдгүүд бид нарыг засаал гээд байгаа. Тийм учраас энэ тусламж үйлчлэгээний нэгдмэл байдал, тусламж үйлчлэгээний тасралтгүй байдал гэдэг зүйлүүдийг бид дараачийн шатны одоо эрх зүйн шинжилгээрээ бид нар айгүй ойлгомжтой болох хэрэгтэй. Нэгд эрх зүйн орчин ойлгомжтой болоод ирвэл тусламж үйлчлэгээ үзүүлэгч байгууллагууд тэргээ дагаа явна шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө нэг муудаа биш. Энд чинь ингээд төлбөрийн арга ингээ өөрчлөгдөж байхаар гарч ирж байгаа сайт эффект нь багхгүй. Ер нь шинжилгээд нэг юм явдаг шүү дээ. Тэгвэл одоо энэ шатанд нь засах хэрэгтэй байна гэдгийг л одоо нэг илэрхийлэл болов гэж би харж байгаа. Зүүн талаасаа бол энэ саяны энэ тусламж үйлчилгээний чанар энэ асуудлууд дээр нэгдмэл байх хэрэгтэй гэдэг асуудал дээр бол энэ цаанаасаа дан ганц одоо диабетийг эмчлэх гэх тэ энд энэ ийм үед нь эмчлэн, энэ тэр үед нь эмчлэн, энэ эмнэлэг гэдэг шүү дээ. Энэний цаана энийг юугаар зохицуулах вэ гэхээр энэ хүн диабеттэй хүнийг Монголд эмчлэх стандарт гэж байх хэрэгтэй. Өдөрдмж. Тэр нь одоо тодорхой яг шатлалтайгаа уялдсан байх хэрэгтэй байхгүй. Тэр шатлалт нь тохирсон бас эм нь байх хэрэгтэй. Эм одоо эмчлэх гэж байгаа эмчлэг. Энэ бүгд цогцоороо вэжээж тэгээд одоо яг шатлал нутал нь яг тохирох байхгүй. Нөгөө иргэний эрүүл мэндийг бол жинхэнэ хамгаалж ийн гэсэн үг. А гэтэл энэний гол асуудал чинь стандарт удирдамж. Одоо тэгэхээр манай стандарт удирдамжууд байгаа боловч аль шатанд аль нь хийх юм ярих юм гэдэг нь ерөөсөө энэ өвчнийг ингэж эмчилнэ гэсэн л стандартаа болгохоос ш нөгөө шатлал энэний цаана нөгөө эдийн засгийн тий энэ бүгд нь ямар ч уялдаа байхгүй. Тэгэхээр энийг хэн хийдгүү гэхээр тодорхой бас асуудлууд их байна. Сонсохоор тий. Дотроо ярих юм маш их байна. Тэрээс бид бүхэн зүйлийг тодорхой болгож чадахгүй байгаа. Хоёр төрлийн нэгдмэл хүчин зүйл харагдаж байгаа байхгүй. Нэгдүгээр тусламж үйлчлэгээний нэгдмэл зүйл. Тусламж үйлчлэгээний нэгдмэлт нь эцсийн хүн дээрээ очихлоор чанар болж хувирах байхгүй. Чанартай тусламж үйлчлэгээ авсан уу? А нөгөө талдаа бол тэр үр ашигтай санхүүгээ зарцуулсан уу гэдэг нөгөө хоёр талынхаа харилцан оролцож байгаа хүмүүс. А хоёр дахь нэгдмэл зүйл нь юу гэхээр мэрэгчлэлний нийтийн хувьд бид нэгдмэл байна уу гэдэг. Тэгэхээр энэ боловсролын түвшин нөгөө тодорхой түвшинд ингээ хөгжлийн түвшинтэй холбоотой юм байна л да. Тэгэхээр анагаахын орны боловсролоос эхлээд нөгөө хамтаараа шийдвэр гаргахаас ахгүйла ингээ цаашаа явдаг юм. Тэр болгон хангалтгүй байгаа учраас юм байна. Тэгэхээр тусламж үйлчлэгэн дээр жишээлбэл нэг иргэнээр санхүүжих бол миний хувьд бол өрхийн эмнэлэг дээр бол маш зөв байхгүй. Яг л нэг иргэнээрээ санхүүжээд та ийм мөнгө аваад энэ тодорхой хүн амыг эрүүл болгох гэлээ нөгөө үр дүн нь танах төдөн хүн хяналтанд орсон шүү. Төдөн хүн сахарын юм гинтийн одоо цус харвж байгаа хүн чинь харин цөөн байх шүү. Нодны 10 хүн танад зүгээр явж байгаад унтсан бол энэ жил 8 хүн цус харуулсан байна. Харин дараа жил 6 болгох шүү. Энийн чинь төлөө бид нэр санхүүжилттэй өгнө. Харин энийг хурц яхад нь урамшууллын төдөн санхүүжилтийг бас нэмж өгнө гэдэг. Ийм урамшууллын санхүүжилт тэнд явах хэрэгтэй. Харин наашаа ирэхлээрээ дүүрэг төв дээрээ болохоор бид бүхэн вакцины тусламж үйлчлэгийг үзүүлэх хэрэгтэй байхгүй. Дүүргээ орчоод тэр вакцины тусламж үйлчлэгийг бид нар даатгал зөндөө хэлж байсан. Тэрийг юу гэж ойлгосон бэ гэхээр нөгөө эмнэлэг дээр үслэг урд нэг нэгээр нөгөө солонгос шиг FIFO сервис юу нэгж нөгөө төлбөрийн үйлдэл сурсан тусламж үйлчлэгээ байсан багц гэдэг маань болохоор одоо хамгийн сайн хэрэгждэг нь төрх байхгүй. Тэр төрх дээр яадаг вэ гэхээр эхлээд 3 сар өрх дээрээ ч юм уу тийм ээ дүүрэг дээрээ хянуулаад тэгээд сайхан төрөөд төрх дээрээ сайхан төрснийхөө дараа дахиад 3 сар нөгөө эрсдэл гарах цаг хугацаанд тэр их цус мус алдаагүй сайхан нөгөө хүүхдэн ч гэсэн сайхан болсон ингээ нийт 6 сарын асуудал энэ хүн сайн их боллоо, сайн хүүхэд өсөн бойжлоо, нэраа үе эрсдэлтэй үе өнгөрлөө. За энэний чинь төлөө санхүүжилтийг та хоёр хамт ажилласны төлөө та гур хамт ажилласны төлөө өгөө гэх хэрэгтэй байхгүй. Гэтэл манайхан багц гэдгийг юу гэж ойлгосон бэ гэхээр нөгөө амбулатороор орж ирээд эмч үзээд дараа нэг шинжилгээгээд буцаад хаахыг багцгаа ойлгоцсон байхгүй. Тэгээд гих мэтчлэн тэгээ бид нэр засах юмнууд бол байгаа юм. Тэгэхээр багц гэдэг чинь болохоор хамгийн гол нь юунд хэрэгжээд байна вэ гэхээр нөгөө үр дүнд хэрэгжиж байгаа байхгүй. Манайхан багцыг юу гэж ойлгосон вэ? Хүн орж ирэнгүүтээ урд нь нэг нэгээрээ өгчээсэн 10 төгрөг 30 төгрөг гэжсэнийг багцаараа болгонгуудаа 20 төгрөг болгож мөнгөний доошлуулах буюу бид бүхний хийж байгаа ажлыг өртгийг багасгах тийм зорилго агуулсан байхгүй. Тэгэхээр зорилго нь өөр болчихлоо. Нөгөө үйлдэл нь буруу болоо. Үйлдэл нь буруу болохоор үр дагавар нь одоо хоёр тусламж үйлчлэгээний төлбөрийн аргаар хадгалаад тэр дунд нь энийг холбох нэг вакцины төлбөрийн арга гэдгийг гаргаж ирэх нь хэрэгтэй болчихсон. Тэрийг холбох юм яаж холбох байсан гэхээр тэр ISO-гоор уг нь холбох байсан байхгүй. Тэгээ манайх одоо тэр ISO дээр одоо юу гэдгийг сумья ийм хөдөлмөр хийвэл
ийм үнэлгээ авах нэ гэдгээ уйлдуулаагүй байхгүй. Одоо бол миний юу хийх хэдэн дөрөв нь тодорхойгүй байдаг шин. Энэ яг миний асуулт яг бидний ярьж байгаа сэдвтэй холбогдсон эсвэл холбогдохгүй гэдгийг сайн мэдэхгүй нь. Ер нь бол нэг юм салбарын удирдлагын юм тогтворгүй байдлууд байдаг шүү дээ. Энэ тогтворгүй байдлууд яг ингээд нэг байгууллага болоод энэ салбарт хэр нөлөө үзүүлдэг юм. Би бол маш их нөлөөлөл үзүүлж байгаа гэж бодож байгаа. Гэхдээ би одоо шийдэл нь маргааш тогтворгүй байдал үргэлжлэж магадгүй 5 жилийн дараач тогтворгүй байдал үргэлжлэж магадгүй. Яагаад тэгэхээр жирийн биднээс хамаарах зүйл энэ нэгэнт биш болсон. Тийм учраас Ганбат тогшийн тэр нэг санаачлал бол хамгийн чухал байхгүй. Өөрөөр хэлбэл тэр эмнэлгийн мэргэжлийн нэгдсэн холбоо нь өөрөө энэ нэг өөрсдийнхөө одоо эрх үүрэг, нийгмийн баталгаа, харилцаа холбоо бүгдэн дээр нь итвэх санаачлахтаа повертой оролцож иж тэр нь доктортой байж за яг засгийн удирдах юм тэр хоёрдугаар хүн солигдно. Тэр бол А нь Б-гээр солигдно ерөөс хамаагүй. Тэгэхээр энэ чиглэлд бид нэр бол зайлшгүй хөгжих шаардлага байна. Түүнсвш энэ өнөөдрийн манай үүссэн асуудал хувь хүний асуудал байхаасаа нэгэнт өнгөрсөн. Энэ бол тогтолцооны асуудал. Тэгээ тогтолцоо талаас нь бид нэр илүү бэхжүүлэх ажил руугаа л илүү байнга явж байгаа. Нэмээд хэлэхэд тогтворгүй асуудал бол нөлөөлж байгаа. Одоо хамгийн ихээр нөлөөлж байгаа. Дээр нь бас чадвартай чадамжгүй юу гэдэг асуудал давхар яригдана. Тогтворгүй байхаас гадна юу хийх үү гэдэг. Тэгэхээр энээс салах эхний одоо энэ одоохондоо байгаа хамгийн гол юм бол төлөөллийн удирдах зүйлийг эмнэлэг болгон дээр нь байгуулаад тийшээ тэр эрхийн хуулийн заасны дагуу эрхийн шилжүүлэх хэрэгтэй, сайд болох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр эрүүл мэндийн сайд тэр эмнэлгийн даргаыг тавьдаг, өшөө тэр төсөв энтрийн баталдаг тэр тогтолцоог хуулинд орсноор нь болоод төлөөлөл өдөрт зүйлүүдийг одоо он гараалт ч юм уу ингээд бүгдийг яг байгуулах хэрэгтэй. Гэхдээ тэндээс нэг имийг ихсгэх хэрэгтэй. Тэр оролцоон дээр эмнэлгийн ажилчдын нөгөө төлөөллийг илүү ихсгэх хэрэгтэй байхгүй. Яагаад гэвэл одоо эн чинь 3 гэж байгаа. Тэрүүн дээр нь 6 нь гадны хүмүүс болчиход 3 нь нөгөө эмнэлэгтэй ажиллаж байгаа хүмүүс болчиход байгаа байхгүй. Одоо чинь манайх дотоод хүч байгуулалаа. Улс төрийн дотоод хүч нь байгаа. Яамны нөлөөллүүд нь ихсээд байгаа байхгүй. Тэгэхээр яамны нөлөөлөл их байна гэдэг чинь улс төрийн нөлөөлөл дахиад ороод ирэх гээд байгаа байхгүй. 96 оноос хойш ерөөхдөө 4 жилээр тооцвол 8 сайд солигдох хэрэгтэй байсан юм байна. Гэтэл 19 сайд солигдсон байна. Тэгэнгүүт эмнэлгүүдийг бас харахаар 19 оноос одоо 25 оны хооронд ч юм уу 5-6 жилийн хугацаанд одоо 8-9 даргын нүр үтсэн эмнэлэг байгаа. Би бол 8 даргын нүр үзсэн. Харин тийм. Өөрч зөндөө байгаа даа. Тэгэхээр энэ нь нөгөө нэг удирдлагын тогтворгүй байдал буцаад нөгөө бодлого төлөвлөгөөгөө өөрчилдөг ийм асуудлууд бас эрүүл мэндийн салбарын бас нэг чухал асуудал байгаад байгаа юм байна даа гэд энэгээр бас нэг дугаар хий гэж бодож байгаа хэрэг санагдчих байна. Тийм. Тогтворгүй байдалд бол мэдээж энэ олон сайд одоо сайдын дараа эмнэлгийн удирдлагыг солигдож байгаа бол их нөлөөлж байгаа. Ялангуяа юм тогтолцоогоо бүрэн одоо олон улсын түвшинд бусад орны хэмжээнд ингээ хүргээгүй тохиолдолд энэ саяны энэ солигдож байгаа асуудал бүр одоо оронгоор нь эргүүлчихээр ийм нөхцөл үүсээд байгаа байхгүй юу. Тэгээд урилга хүлээж авсан зочдоо баярлалаа. Тэгээд ер нь бол нөгөө салбарын асуудлыг олуулаа суугаад ярилцсан, хэлэлцэн тэндээс шийдэл гаргана, өөрсдийнхөө мэдсэн зүйл, туршлага судалсан судалгаагаа олон нийтэд танилцуулна гэдэг айгүй чухал зүйл гэж боддог. Тэгээд дараагийн дугаарууд нээлттэй. Тэгээд бүгдээрээ хамтдаа эрүүл мэндийн салбар гэдэг энэ зүйлийг нөгөө нэг сайжруулах гэж ярьж байгаа шүү дээ. Тэгээд энэ бол маш чухал зүйл. Тэгээд үзэгчтэйгээ хамт байсанд баярлалаа. Тэгээд дараагийн нэвтрүүлгээр эргээд уулзъя.